За сайн байцгаана уу. Энэ удаагийн дугаараар Номтын тэнгэрийн болон Мянган хүнсч тэнгэрийн удган легцмаагч маань оролцлоо. Ухаарч ялан дийлж гарах хорвоогийн үнэн үгээр хэлшгүй тэнгэрийн агуухаар арга болон бэлэг ертөнцийн оргил мөчүүдийн талаар ярилцсан подкастыг хүргэж байна. Амьдралд гомдлож болдоггүй, харин улам хичээж талархаж тэнгэр оршихын өгсөн үн их хайрыг даах учиртайг ухаарсан подкастыг та бүхэн маань тоглон сууж таалан болгоно. За таны хувьд бүүгийн одоо шахаа барай ер нь хизээс эхэлсэн гэж та боддог вэ? За өдрийн мэндэ орой мэнд биш дээ өдрөөсөн чи өглөөгээрээс гарсан чи. За миний хувьд бөөгийн шахаа барай гэхээр миний ихээс илүү манайхны гэлчмэрч юм шиг. Анх би 2004 оноос эхлээл энэ талт ертөнцийн нэг шалтгаан бид нартай холбоотой нэг шалтгаан байна гэдгийг анх сонсч ирсэн. Дүүдэрээ дүүсээ болоо сонсч ирсэн. Дүү маань нэг мухад зүудлээд байна гэд. Тэгэл анх энэ юутай холбоотой байна гэж л бөө гэдэг хүн дээр анх очиж ирсэн да. Яг өөрийн маань шахаа гэх юм бол 2008 9 оноос эхлээл 10 гэхэд 10 гэхэд нэлээд ширүүсч эхэлсэн болов гэж хэлэх юм уу да одоогоор л би чи 12 онд бага охиноо алдчихсан. Хичээлдээ яваал тэгээд охинтой охиноо нэг 50 алхмын газараас би бараг нь харж байгаа л охиноо алдчихсан. Араас нь харж байгаа. Тэгээд сонилээ. Тэр болгоно нэг тийм хэцүү дурсамжуудаа эргэж бодох өөртөө тэгж сэргийх ёрны туртай биш. Та бараг л нэг хэлж байгаа тий. Ярдваш би охиныхоо одоо оршуулсан газар юм уу? Тэр газар дээр ч юу очиг гэж нэг боддгоо. Аль болох л. Гэхдээ бөөнөрөө гэр бүлээрээ байхдаа баяр хөөртэй байсан, аз жаргалтай байсан яг тэр дурсамжуудтай илүү дуртай юм уу? Тэр жоохон зүдэрч явсан, зовлон туулж явсан яг тэр цаг үе бол нэг тийм дуртай биш. Тэр талаа хүндхийгээр боддгоо. Хамгийн сайхан байсан мөчүүдтэй л дуртай та. Зөв чи. 20 жилийн өмнөөс одоо шахаа гэдэг зүйл та тэгж боддог уу? Яагаад одоо юу гэдгийг онгодын шахаа хүний амиар төлөгдөн барин ингэж ирдэг юм болоо? За хөшин аав ээж хоёртойгоо өссөн байхгүй би ерөнхийдөө өөмийн хүүхдээс өөмийн хоёрыг бурхан болоход би одоо өндөр настай хүмүүс гээд бурхан болдог л гэжтэй өвдөөл тэгээ бурхан болдог л гэж л боддог байсан. Аав ээж хоёрыг өнгөрөхөд ч гэсэн бас л одоо хөшин болоод өвдөөд бурхан болчлоо л гэж боддог байсан. Дүүгээ алдахад болохоор би мотоо болохоор болцсон л гэж боддог байсан. Багасаа бүр мотойсэн болохоор би мотоо болохоор өнгөрцөн л гэж боддог байсан. Яг охин дээр ирээл би охиноо алдаал ер нь яагаад би ингэж хамаг юм агуулгацсан бэ? Би юу ойлгож мэдэх ёстой байсан болоо? Би юу ухаарах ёстой байсан болоо гэл нэг хүнийг аман цангадсан штэ нэг цэгэр усуух юм уумаар гэл яг тэрэн шиг нэг шалтгааны эрэлдэл ер нь нэлээд хүчтэй гэх юм уу ширүүх гарсан байдгийн. Яг өөрийнхөө одоо бага охиноо алдаж эхлээл би ер нь энэ нэг л шалтгаан байна гэдгийг бүр ясан махандаа тултал мэдэрнэ гэж. Түүнээс авиг ээжигээ өвгөө эмээг өнгөрөхөд болохоор
хөшин болоод бурхан болчлоо гэж утсан чинь одоо чи миний ээж чинь 56 даа бурхан болсон хэр чинь залуу хүн байсан байгаа байхгүй. Тухайн үед л би одоо ээжигээ хөшинл гэж бодоод байдаг байсан болохоор би тэг ингэж боддөг шүү дээ. Багтаа бас дэндүү би нөгөө жаргалтай өссөн болов. Дэндүү Ачмаас их цайлган биш. дэндүү нөгөө сайхан хүмүүсийн дунд өссөн болов гэж боддөг. Тэгэхээр нөгөө хүнд итгэж айгүй халтдаг. Өөрөө бас жоохон тийм хэнэггүй талтай хүмүүсийг дандаа л нөгөө сайхан хүмүүс байдаг л гэж боддог байсан юм шиг л. Тэр маань тэгээд бас одоо энэ тууллын маань нэлээд чухал хэсгүүд юм шиг гэдэг тэр нэг Эргэлтийн цэг болсон. Тийм. Амьдрал гэдэг чинь юм штэ дандаа сайхан хүмүүс байдаггүй штэ чи юм ухаарах ёстой штэ чи юм ойлгох ёстой штэ гэсэн юм мессеж надад өгөхгүй л би ерөөсө ухаарахгүй л байсан юм шиг л зүгээр л жаргалтай хүн л ингээл яваадсэн юм шиг. Энэ хүн ухаан сух зайлшгүй нэг шаардлага байна да тэгжээч хүн нэг амар амгаланд одоо чинкнээсээ хүрдэг ч юм уу те сэтгэлийн амар амгалан гэдэг юм одоо жинхэнэ утгаар нь тэр жаргалыг эдлэхийн тулд хүн ер нь жам гэдэг юмыг таних ёстой юм байна. Сүрэн гэхээсээ илүү тэр жамд нийцэж амьдрах ёстой нэг тийм арга барилд өөрөө суралцах ёстой юм байна гэдгийг л энэ хооронд сурсан да, ойлгосон да. Тэгээд аль болох одоо хүмүүстэй ойлголцдог өнцгөрөж гэх юм уу тэр өнцгөр хүмүүстэй нэг харилцахыг боддгоо аль болох одоо тухайн хүнтэй би аль талаараа ойлголцож чадж байна юун дээр ямар сэдвэр би энэ хүнтэй илүү ойлголцож байна тэр талаараа л хүнтэй ер нь харилцахыг хичээдэг. Хичнээн миний ойрын хүн байсан ч надаас өөр үзэл бодолтой ч юм уу тэс хоёр ондоо зан ааштай хүн байхад залуу байхад бол ширвттал загнаал сайдал модал явждаг байсан бол яг ингээд хүн жоохон амьдрал туулахынхаа хэрээр ойлгодог болдог, уучлалдаг болдог гэдгийг өөрийнхөө биеэр туулаад л явах юм да. Өмнө нь одоо ойлгодгүй байсан, үзий яддаг байсан, гомддог байсан хүмүүс одооны энэ өөрийнхөө нүдээр харахад бол өрөвддөг, хайрладаг. Өөжл сэтгэлтэй. Тийм. Тайван болт юм уу да гэж тэгж л бодсон шүү дээ. Хийчтэй уучлаар ялтч үл юм эмзэг сэдвэр бол орж байгаад таны өргөндөх үйл бол одоо та байхгүй бол маш олон одоо айл өрхийн модми маш олон үйлүүд хийхдэггүй байсан байх болоо гэж бодоод байгаа. Тэгэхээр та Тэнгэрийг та юу гэж боддог вэ? Тэнгэр хүмүүс янз янзаар л хэлдэм байлээ. Миний хувьд болохоор хамгийн миний хувьд шүү зөвхөн миний хувьд Тэнгэр гэдгийг би юутай зөвөрлөдөг гэхээр хамгийн эрхэм нандин тагаал зөвөрлөдөг гэх юм уу. Миний харвал хамгийн эрхэм нандин гэсэн тэр ойлголтод маань Тэнгэр гэдэг үг хэрэглэгдээд ах шиг байдаг шүү дээ. Нөө сонсож байгаа хүмүүс маань бас нэг зүйлийг хүмүүс чинь шууд утгаар ойлгочдөг шүү дээ. Бөөгийн шаханд ороод одоо би бас ингэж хэлэх дургуулдаг. Гэхдээ нийтлэг хэлэгддэг үгээр нь хэлвэл бөөгийн шаханд ороод амьдрал хэцүү байдалд орлоо, хүнд байдалд орлоо гэдэг. Энэ бөөгийн шахаа гэдэг юм цаана яг юу байдаг юм бэ? Үнэхээр онгодууд үр хүүхдээ муу заяа одоо юу гэх юм заяаг нь унгаадаг зүйл байд юм уу? Эсвэл ямар нэгэн өөр зүйл байгаад байдгүй? Би яг нэг иймэрхүү асуултыг анх бөөд дээр очихдоо ч асууж одоо тухайн дээр онготой хэлгэнүүлж исэн гэх юм. Бидраас ингээд илүү
одоо муу юм хийгээд байгаа хүмүүс жаргалтай амьдраад хаад хичээгээд байх тусам яагаад би ингэж болтоггүй юм бэ гэж нэг одоо буурлаас асуугаад зэмлүүлжсэн байхгүй. Чи ийм яриад сууж явах мөн үү гэд дотроо тэгж бодоодсэн шүү дээ. Буруу юм хийж байгаа хүмүүс ингэ сайхан амьдраад байгаа чи хичээгээд байх тусам яагаад болтоггүй юм болоо. Тэгэхээр ерөнхийдөө нэг би ухаарл гэдэг юмыг л олж авах хэрэгтэй байсан юм шиг л. Үнэнч байдал, шударга байдал те хэн нэгнийг уучилдаг байдал, хэн нэгнийг ойлгодог байдал, өөртөөгөө зөөрөлдөг байдал, өөр хүүхдтэйгээ зөөрөлдөг байдал тийм ээ. Хүлээцтэй байх, төвчээртэй байх. Энэ олон асуудал дээр надад жоохон дутмаг юмнууд боловсроогүй гэх юм уу те энэ чанарууд байсан болол би энэ хөтөлбөрлөө орсон болоо тал гэж боддгоо шүү дээ. Одоо үр хүүхдээ зоох гээд онгодод шахаад идэх юм шиг одоо ч гэсэн бас нэг зарим хүмүүс надаас тэгдэж шүү дээ. Хичээгээд байхад яагаад ингэж би тэрийг зовоод байгаа юм. Би одоо ямар ч буруу юм хийгээгүй шүү дээ. Надад хийсэн буруу юм байхгүй. Чадлаараа л ингээл өглөөнөөс орой болтол зүтгээд байхад миний амьдрал ингээд ах юм гэсэн нэг юм хүмүүс одоо ч гэсэн байдаг л да. Тэр болгонд одоо нэг туулал дутуу байдаг юм уу гэж. Нэг тууллаар хүн чинь ингээ хүн хэлэхээр ойлгодгүй юм биш шүү дээ. Өөрөө заавал биеэрээ туулж ижил мэддэг. Тэгэхээр туулал гэдэг юм бас чухал юм болов уу гэж тэгж л боддоо шүү дээ. Ойлгох, ухаарах, дулаад юм ойлгохгүй тэнийг хэвээр байгаад байвал бас хэцүү юм билээ. Дахиад туулахаас өөрөөр сонгох. Тийм. Тэнд ухаарл олж авч ээж тэр өөртөө нэг эрхийг нээж, юмд хүрэх эрхийг нээж аваад байгаа юм да. Нэг тиймэрхүү юм болоод ах шиг гэдэг юм. Ухаарл гэдэг юм хамгийн чухал юм байдаг юм байна гэж бодсон. Тэгээд надад одоо миний хадам буурлуудын маань нэг гэх юм уу 2010 онд надад тэгж хэлчихсэн. Энэ гурван хүчний тухай хайрын хүч, үнний хүч, эвийн хүч гэж байдаг юм аа. Энэ гураас хүчтэй нөгөө дээ гэж. Энэ яагаад тэгж надад их бүр нөө олон жилийн өмнө сонссон мөртлөө яагаад тийм одоо сэтгэлийн мурт ирсэн мартагддаггүй юм бэ гэхээр үнэн болол би мартагддаггүй байх гэж боддог. Хүн үнэнч байх хэрэгтэй юм байна. Шударга байх хэрэгтэй юм байна. Энийг бүр өдөр тутмынхаа амьдралаар өөрөө таньж мэдэрсэн. За тэгжэл хайрын хүч гэж байдаг гэдэг юм тийм. Хайр гэдэг юм чирсэн хамаг юмны л одоо эерэг юмны эхлэл юм уу да тийм. Хайрлж мэдэхгүй болвол ерөөсөө юу ч гортоод нэмэрхүүл юм билээ. За миний өөрийн ойлгосноор тийм ээ хайр гэдэг юмыг одоо багшийн маань бас хэлснээр те энэ юмны одоо амин чанарыг нь танихгүй л болвол тэр хүн ер нь сэтгэлийн амар амгаланд хүрнэ гэдэг ойлголт ер нь байхгүй тийм л юм шиг. За дахиад нэг нь болохоор эвийн хүч гэж байдаг гэдэг. Олонний хүүхдүүдтэй эвтэй байх. Олонний дунд одоо би гэд нэг цэжэд дэлгүү тийм ээ. Одоо эсвэл өөрийгөө нэг голоод гочлоод юмнаас хашаа суугаад дэлгэн чадах бүхнээрээ олонтой эвсээд чадах юмараа тэдэнд дэм болоод бусдынхаа дэм түшгийг аваад өөрөө чадах юмараа тэдэндээ бас дэм болоод ингэж явах надад бол сайхан л байдаг. Эвийн хүч гэж ямар одоо ахуй юм болохыг өргөж биш ч гэсэн үе мэдрээд нулимсаа цэлгэнтэл ингээд бүр ингээд дотроо чичиртэл мэдэрчсэн үе надад зөндөө битг. Юмны амин чанарлуу орно гэдэг шиг. Энийг мэдрэх гоё байдаг, сайхан байдаг. Юм ухаарч л завлангоос хүн салн өгөхөөс шин нэгэн ламбуу дээр очоод засал хийлгээ засардаг гэвэл үгүй дээ. Манай энэ хөх төрмсийн чинийг
одоо миний энд удаан тогтсон нэг шалтгаан тэр шүү. Тэрээс хүний заслыг хийгээд өчлөө чинийхийг гэд явуулж исэн хүний биений удаач хараагүй. Заавал ч тэр хүнд тэр совлонгоос гэтлэх шалтгааныг нь бүр дахин алхам тутамд багш болгон өөрийнхөө хичээл дээр тийм ээ тайлбар дээр онцлогоон дээр заслууд дээр тэр болгоны дандаа гаргалгааг нь гарцыг нь хэлж өгдөг. Тэндээс одоо юм ойлгодог хүн бол ерөөсө ганц сэвгээл өөрийгөө олж авахд их ойрхон санагддаг. За тэгээд хүний үгийг сонсохгүй, хүний үгийг ойлгохгүй одоо би мэдж байгаа, би чадж байгаа гэсэн хандлагатай болоод ирэхээр л жоох эвгүүдээ л өвчтэй. Ер нь эвгүүд нь гэж би хайтагаа үгээр л хэлж байгаа болохоос ерөөсөө тийм хандлагатай хүн бол хэцүү. Яг нэг амар амгалан төрөндөө сайн сайхан байна да өөр хөхтэй зөв өөрөөрөө үлгэрлэндээ гэхэд ер нь л асуудалтай. Тэгэхээр юу ч хэлэх гээд байна гэхээр хүн шодрог байх ёстой л гэж би бүр хамгийн түрүүнд тэрийг бүр ойлгож авсан. Ямар ч үед хүн шударгал байх ёстой. Одоо дээшээ харж нэх сүд болоод байдаггүй тийм ээ. Доошоо хараад зантчаад байдаггүй. За энэ надаас илүү юм чинь энэ хүнд би үннийг хэлээд одоо дээшээ хүн юм чинь би энэ хүнд үннийг хэлээд яах юм гэж бэлдуучлахгүй тийм ээ. Доод хүнийг за энэ ямар мэдэх юм чинь энэ ямар хамаатай юм биш, энэ ямар ойлгох юм биш гэж би үнийг голохгүйгээр яг хэлэх ёстой юм байвал миний анзарч мэдсэн юм байл хэнд ч хамаагүй зүгээр л хэлдэг, илэрхийлждэг. Зарим хүн таалагддаг, зарим хүн таалагддаг. Нэг мундагтай биш л дээ. Зүгээр өөрөө таньж мэдсэн болохоор л бас хүмүүсийг мэдээсэй л гэж боддог. За тэгээд аль болох чадхаараа хэн нэг хайрлахыг, ойлгохыг, тэмнэхийг, туслахыг хичээдэг. Олны дунд эвтэй байхыг хичээдэг. Гэхдээ эвтэй байна гэхээр хүмүүс нэг тийм нэг худал хуурмагтай эвсэж нэг байхыг бас эв гэдэгтээ бас оруулах гэдэг ашгүй дээ. Тэр бас ондоо ойлголт байгаа дээ. Эвтэй байна гэдэг. Одоо худлаатай, хуурмаг юмтай, эвлэрч таалцаас ч найр тавьж ч юм уу те харсан ч хараагүй юм шиг өнгөрхийг хүмүүстэй эвтэй байгаа гэж би бол тэгж боддгоо шүү дээ. Хичнээн сайхан одоо хамт олон байсан ч, найз нөхөд байсан ч нэг л болохгүй юм байх юм бол ямар нэгэн байдлаар би тэнд нөх хэлэх ёстой гэдгийг илэрхийлж ижил нэг санаа амардаг ч юм уу. Үнтэй хамт хавсарч явдаг байна. Тийм. Тэгэж энэ миний найз юм чи шиш би хараагүй юм шиг дуу өнгөрчөө ч юм уу тийм. Тэрийг эвийн хүч гэдэгтээ оруулахгүй юм байна гэдгийг бас сайн мэдсэ. Энэ одоо эрэлд гарсан олон он жилүүдийнхаа дунд юм уу? Та бас нэг тийм ном тийг санагддаг шүү дээ. Айгүй тийм нээлттэй зөрсдөлтэй хүмүүстэй яг л саяхан хэлсэнчлэн та яг хэлснээрээ саяхан хэлснээр яг байдаг. Их зөрсдөл нээлттэй байдаг. Одоо угаасаа миний зан юм уу? Заримдаа тэрийг айтаахан илэрхийлдэг, заримдаа бас айгүй илэрхийлээд ч юм уу шууд ингээ бал хийдэл ч юм уу мартахаас өмнө гэж миний нэг тийм байдаг. Мартахаас өмнө хэлж яал гэдэг. Тэгэхээр зарим хүн таалагддаг, зарим үед өөртөө ч бас таалагдахгүй үг аваа ашигласан ч юм байдаг л да. Тэгээ явна л ер нь суралцдаг да. Аль болох буруу юмтай эвлэж болохгүй гэдгийг л үргэлж өөртөө сануулдаг. Да бас л манай удмын маань буурлуудын одоо нэг чухал захиас юм уу? Дүүгийн маань, өрсөн маань, ээжтэй, эгчтэй үргэлж сануулж идэг бид биеиндээ сануулж идэг юмны нэг нь бурууд нүд хурц бай гэж нэг. Яг юу гэсэн ч үгүй нэг би л ойлгодог ч байж магадгүй. Шодрогл тийм бурууд хэлэх хэрэгтэй ба хэлээл гэсэн санаа шүү дээ. Тийм бурууд нүд хурц байл гэж одоо бүр болохгүй бол тэр зүг рүү хараа дуурах болгоомжгүй байвал ядаж унгачээч гэх юм уу нэг тийм хөөг өгдөн шүү дээ тий. Тэр шиг л байхгүй бол угаасаа нэг өөрөө өөрийгөө шийдэх ч гэж
юм шиг нэг тийм сонин мэдрэмжтэй болчтой юм л шүү дээ сүлдээ. Заавалчгүй л өөртөө үнэнч байх хэрэгтэй. Өөртөө үнэнч байна гэхээр өөрөө бас зүг байж ичл өөртөө үнэнч биш дээ. Би улгаач худалч одоо юу гэдэг те янз янзын зан ар шинтэй бол бас өөртөө үнэнч байна гэдэг өөр л болох л да. Өөртөө дург болчих тий. Тийм гэн өөртөө үнэнч бай гэдэг яг жинхэнэ өөртөө л юм шиг л шүү дээ. Тийм зүйл. Таны хувьд хизэнээс одоо яг улаач бөөгийн энэ замнал руу анхны алхам ер нь ямар байсан бэ? Анх та яг юунаас эхэлж исэн бэ гэх юм уу? За анх би чинь 2008 онд Солонгост одоо нэг гэр бүлээр одоо ажиллаж агаад анх чинь нэг бид тарч масаг мэддэж шүү дээ. Одооныхын бодвол арай бас залуу байсан юм шиг байна. Амьдрал хуваа дэвшлүүлнэ. Өр хүүхдүүдээ сургууль соёлд ороход мөнгөтэй байх хэрэгтэй гэл хоёулаа Солонгос явжсэн бид. Өмнө нь би явж байгаад нөхөртөөгөө дахиж гараад тэгээ нөхрөө үлдээчихэд 7 хоноод ирэхсэн чинь мөлтвиз чинь тийм ч бас найдвартай биш гэсэн шүү. Хойло гарсан дээр үлдчихээ. Тэгэл 3 хүүхдүүдээ бас юмыг яаж мэдхүүгээд энэ цагч явж ирсэн. Тэгэл тэнд очиод ажил хийж агаад 2 жилийн дараа би өөрийгөө иммиграшнд барьж өгөө ирсэн шүү дээ гэсэн. Өөрийгөө иммиграшнд авч барь өгсөн шүү би. Тэгэхэд би чинь тэгбэнд ажилд байсан байхгүй Солонгост. Тэгэхэд тэгбэн дээр чинь нөгөө шалгалт бас аягүй хэрэн шүү дээ иммиграшн гэхээр 2 удаа манай дээр ирэхэд хоёуланд нь үлдсэн заяа баригдаагүй. Тэнд чинь би нэг уйсаг гэдэг нэг ажил хийдэг гэсэн тэр банжааны ажилтнууд байдаг. Тэгэл баг 2 удаа ерөөсө баг нүдэн дээр нь ингэж нэг нуугдсан болж ингэ сууж байгаа л тэгэл бас ихэнх хүмүүс ингээл бүх хүмүүс баг баригдаад монголчууд баригдаа явж хахад баг гоцоод 2 удаа тийм иммиграшнаас үлдсэн байдаг байхгүй. Тэгээд өөрийгөө одоо Чолоодов гонжоос одоо Сөүлд үргэж авчираад иммиграшны хүний энэ ханцуунаас нь татаж юм асуугаад тэгэл өөрийгөө барь өгсөн шүү дээ. Тэр хэдэн сая хүнээс иммиграшны хүнийг олж ханцуунаас нь татаж юм асуудаг яах ч тий. Тэгээд өөрийгөө барьж өгснөө машин дотор ингээд суулгадаг шүү дээ. Суулгадаг байхгүй. Тэр шиг ингээд суулгахтаа би гэрлүүгөө яарсан шүү дээ гэсэн. 3 хүүхэд эзэнгүй байх шүү дээ. Гэл явахгүй яарт юм л шүү дээ. Бид ингээд сүнсэний одоо юм ингээд хаалгацсан юм шиг бүр хамаг уян санаагаа хаалгацсан юм шиг байсан юм шүү. Тэгэд өөрийгөө иммиграшнд барьж өгчөөд Монголд би иржсэн байхгүй. 1000 вонтой л би ирсэн шүү дээ. Ингэж явж байгаа баригдсан. Тэгэл ирээл ер нь яга баригдчих баг ишээ харсан намайг өөрөөр гэсэн чи өргөөлжсэн. Тийш харж өргөөр ихэр нь би өргөөлжсэн чинь баригдчих ингээд ирээд нөгөө нэг очдог байсан нэг өвгөн борлсон. Тэр өвөө дээр очисон чинь тэгсэн шүү дээ. Багши чинь онгод чамааг хөтөлж ирсэн. Авчирсан чи одоо тэнд чиний хэрэг байхгүй. Чи энд хэрэгтэйсэн гэж намайг тэгсэн аахгүй. Тэгээ би одоо бодохоор гайхаад идэх би өөрийгөө барьж өдөрсөн шүү. Сүргсэн чинь. Тэгээд би ирсэндээ ч баярлалтай шүү дээ. Эрэг байсан л ямар ч зөрөгтэй энэ 3 хүүхэдтэй хатан нэртэй 3 хүүхэдтэй згэж үлдээчихэл тэгэл хоёлаа баян болохгүй явсан шүү дээ. Тэгэл нэг би чинь 2 жил болоод ирсэн гэж байгаа. Нэг худалгүй дээ, нэг удаагүй дээ. Тэгэл нөгөө баян болох гэсэн юм чинь тэгэл юу ч байхгүй болоо нөхөрч байхгүйсэн шүү дээ. Баян болох гэсэн битэл. Тэгэл нөгөө дөрнөх хайхтар муудалцаагүй. Нөгөө салыг салсангүй салаа зам ирэхээр саллаа гэдэг шиг ярих нь холцоор хал тэгэл манах гэдэг тэгээд хоёр тишээ болсон. Тэг нэг юм болсон доо. Тэг нэг дээр үед нь хошин шиг байдсан шүү дээ.
нэг ганц гайгүй заазуур байсан чи улгаач аваа явцсан гэл нэрс хамаг юм ингээд бүтлгүүцсэн өмнөд тухайн нэг хөшин шиг надад ерөөсөө л яг нэг тийм тохиолдсон. Гэрт нь одоо ганц гайгүй заазуур байсан чи улгаач аваа явцсан шүү дээ. Тэгэхээр бүх юм маань ингээд тэнгэр нь урж байгаа юм шиг болоо л нөгөө жагалтай сайхан амьдрал тэр юм чи нэг л хормын дотор байхгүйсэн. Тэнгэр нь урж байгаа юм шиг байхгүйсэн. Тэгтэл одоо би бодоод ах тэр тэнгэрийн шахаа гэдэг юм тэр хэсэм болоо да. Эхэлжсэн болоо да гэж боддгийн. Тэгэл ойлгохгүй би ч юм бүр ингээл зүтгэлээд яаж яах ямар ч төсвөртэй ч төвчээртэй ч юм байсан зүтгэлээд. Тэгсээр гал 2012 онд би өхнөө алдаад. Тэгээд энэ юмны учир ухах хэрэгтэй юм байна гэдгийг нэлээд бас гадарлаж эхэлсэн гэх юм да. Тэр талаар хөөцөлдөж эхэлсэн. Тэгээ ер нь ном зохиол сонин сэтгүүл дээр юу л энэ даалт төрснөсийн тухай ямар л мэдээлэл тэр болгоныг бүр ингээл хол мөнгөгүй байсан ч дүүтэйгээ ойлоо баг мөнгө нийлүүлж байгаа л ном авч уншдаг. Тэгээ тэр үед нэх их ном алдахгүй бит хоёрын мөнгөнд таарсан ном хаварсан. Тэгээ Сүхбаатарын шар номыг хамгийн анх аваад ингээл дэлгээд уншсан чинь одоо Баглан удганы тухай хамгийн ихний нүүр хуудсан гэдэг дэлгэддэг байхгүй. Тэгэл тэрээс ахуулаад бөөх чинь юм байна гэж баг анх уншиж байгаа энэ ном аваад. Тэгээ юм гэдэг тийм сонь заримдаа би бас ингэ өөрөөсөө айхч болдог зэ. Тэгээ анх тэр бөгийн ном аваад уншаад Баглан удганы тухай уншсан гэж байгаас тий. Тэгээд тэр одоо 4 оноос хойш тэр манай дүү маань шахуулаад би өөрөө бас ингээл анхныхаа алхмыг хийгээл бас яваадсэн байгаа. Тэгэхэд 20 оны үед лөө 17-8 оны үед манай дүү одоо нэлээд шахалсан гэх юм уу да. Тэр дүү маань улаач болоод хүсгэлийн нэг цэндэ удган гэдэг айгүй сайн эмэгтэй хүсгэлийн эмэгтэйс. Тэр эмэгтэй гэр дүү маань одоо уягныхаа багшийг болгоод агарын архан дээр очиж онгодоо залхуулаад тэгсэн чинь Баглаа ээжээр толгойлж босч ирж байгаа байхгүй. Тэгээд би хамгийн анх бөгийн тухай ном уншаад Баглаа удганы тухай уншижсэн. Тэгээд би бодсон ямар сони би анх бөө гэж юу вэ гэд уншаад Баглаа гэдэг удганы тухай уншаал. Бөө гэж юм байт юм шүү дээ гэж уншижсэн шүү дээ. Тэгж боддог. Яг миний өөрийн шахаа гэхээр за 22 онд яг би өөрийгөө улаач болох ёстой гэдгийн анхны одоо мэдээлэл сонсч ирсэн гэх юм да. Урд нь болоод дүү чинь болох ёстой, тэр чинь болох ёстой, энэ чинь болох ёстой гэдэл яваад. Тэгсэн мөртлөө миний амьдрал ингээл улам ингээд лээдэг. Тэгээ би дотроо боддоос тэр бөө болох хүмүүсээ л оролдохгүй яг надтай ингээд оролцлоод идэм болоо гэж боддог гэсэн. Тэгээд бас л дүүгээ нэг хүнд үзүүлэхээр болоод тэр хүн намайг харснаа өөх та 10 жилийн өмнө ямар айхтар шахуулсан бэ гэдгсэн аахгүй. Тэгэхээр үнээр би дүүтэйгээ андуурж штэ гэж бодоод шин. Манай дүүтэй андуурч байна да гэсэн юм бодчихсон авсан чи. Үгүй 10 жилийн өмнө та амар шахуулсан биш үү? Одоо энэ шахаа бол таны шахаа биш. Энэ дүүгийн шахаа. Тэр ямар ч юм хоёг уцсахгүй. Окей гэд бас айгуу сайн хүмүүс. Ингээд надтай дандаа л ингээд сайн хүмүүс таарад исэн гэдэг чинь айгуу сайн ингээд би ч юу ч мэдгүй юм нөгөө гин тэнэггүй юм чиш. Тэгэхээр дандаа л сайхан хүмүүс таарад идэг ус айгуу сайн. Нөгөө буян гэдэг шиг л юмсан тийм. Тэгээд огийн удгаан ах надад тэгж хэлжсэн байхгүй. Та 10 жилийн өмнө амар шавсан. Тэгэл би дүүтэй андуурч энэ давс. Тэгжсэн чинь тун бодлого тэнгэрийн сургууль байгуулагдлаа гэл 6 бүлгэмтэй байлуу дээ. Тэгсэн чинь хөх бүлгэм гэсэн чинь нэг олон юм судар номтой. Бүх энэ бүлгэмд орол энэ номнуудыг уншчихэл таараа тэгээд надад ерөөс тийм энэ ногоон руу норох уу, улаан руу норох уу, шар руу норох юм билүү ч гэсэн тийм юм ерөөсөө байгааг. Ерөөсөө л анханасаа л энэ судартай тийм энэ хөрөмс энэ хөх бүлгмийг хараад биш орно гэл. Манайд болохоор улаан руу норох уу, хөх рүү норох уу гэнэ өөрөө нөгөө хуйлгаан бүгдийн бас улаач бас тийм үйл хэрэг байсан. Тэгээд би улаанд нь орно гэлтүү маань.
улаан булгамд ороод би хөх булгамд орол. Тэгжсэн чинь дүүвтэр бингэл дүүвтэр аягүй сонин штэ. Би дүүгийн төлөө ингээл гүгд байгаа юм шүү. Дүү болохоор намайг хүнд үзүүлээ. Би нийлгүй юу? Би энд анхаарал тавьсан л хүмүүс юм шиг. Тэгсэн чинь нэг удаа суужсэн чинь леги таныг очиж энд нэг авраа уншилдаг хүнд уншлуулна. Би өөрийгөө уншласан. Одоо таныг уншлуул. Аягүй дураараа тий. Очир авцсан. Тэгээд очиод энэ нэг аврааны уншилгаа орсон чинь намайг удмаа даасан. Одоо удмынхаа өмнө хүлээс аягүй өндөр үүрэг хариуцлагатай хүн байж тээ гэтгсэн баггүй. Тэгэл бөх тэгж миний за та эмг үгчээ тайлаарай гэл. Тэгэл ингээл эмг үгчээ тайлжсэн чинь гой хоол хийгээл ингээл тойруулаад хүнийг аяг дайлдаг хүн байна гэхгүй. Тийш би ажил дээр аяг гэртээ хоолоо хийчихэд ажил дээр очиж хүмүүстэй ууж иддэг шүү дээ. Тийм биш гой хоол идэм би ингээл тойруулаад ингээл хүмүүстэй ингэж хувааж иддэг хүн байна. Тэгдэж штэ. Тэгэл үзүүлсэн чинь удмынхаа өмнө хүлээсэн аягүй өндөр хариуцлагатай хүн биш үү. Намайг тэгсэн штэ. Тэгсэн чинь би ингээд сэртэс гэж штэ. Нэрэ огийн удаа намайг дээр тэгээд чи нэг олон сарын зөрөөтэй биш ганц нэг сарын зөрөөтэй байхгүй намайг нэрээ эртээр тэгээдсэн шүү дээ. Нэрээ би тэр нэг улааш мулаач гэдэг нь биш юм биз гэсэн анхны тийм сэртэс гэсэн юм орч ирсэн байхгүй. Тэгээд тэр аврааны тэр эмхтэй дээр үзүүлсэн чинь тэнд асуудал үүссэн. Эсвэл тэр хүн таныг би засч чадахгүй гэсэн. Тэгэхээр би ч нэг үзээс амар юм хэлүүлсэн юм чинь надад туслаач гэлдэг шүү дээ. Би одоо яах вэ? Тэгээ би яах вэ гэсэн. Таны нэг ер нь Монголд янзалж чадах юм байгаа мó? Яа. Би л авч чадахгүй. Стэж чадахгүй гэтгсэн шүү дээ намайг. Тэгэхээр би ч одоо хайна үстэй би одоо яасан болоо гэдэг. Яацсангүй юм болоо гэж дээ. Тэгээд би одоо яана таал надад туслахгүй бол надад өөр одоо очих газар байх гэж таал тусал гэдэг нэг. Одоо яаж тусал гэдэг юм те. Энэ чадахгүй гэдэг хат чинь. Тэгсэн чинь тэр ихтэй суужсэн аа. Нэлээд суусан тэр бүр ингэж юм бодож суудсан шүү дээ. Тэгж жагаад за би танд нэг дугаар өгье. Та энэ дугаараар энэ хүнтэй нэг уулзаад үзтээ. За тэгээд энэ хүн таны юмыг засч чадахгүй гэх юм бол би өстө мэдгүй хэлж мэдгүй. Та энэ нэг очиод үзтээ. Тэр хамгийн гол нь тэр сонин санагдсан юм амар биш. Гайхажсэн байхгүй би. Таны юм чинь ер нь Монголд засч чадах хүн байгаа мó гэхээр Монгол засч чадах хүн байгаа мó гэхээр ч одоо монголчин өөрөө бөө мөргөл ямар их орон билээ тий. Тэгээ одоо би гайхажсэн би ерөөсөө айхахаас илүү одоо бодоод хат гайхажсэн байхгүй тий. Одоо би яах вэ? Яагаад тийм байд баг тий. Тэн засч чадахгүй юм байд юм бах та гэсэн чинь таны юмыг ер нь засч байгаа мó? Би бол өстө мэдгүй юм байна гэд. Туслаач гэл тэгэхээр л өстө мэдгүй. Таны юм өстө. Тэгээд доорлон залгасан уу? Тэгээ залгасан. Тэгээд дахиад өвдөөгөө очиод гэсэн чинь тэр хүний ингээд хаалгаар нь орол нүдүүл миний өмнөөс яриад идэж ш намайг бол арай дутаа шутаа. Сайн миний ингээд заслал гэсэн одоо дэлгэрэнх шуулсан гэл тэгж байгаа байхгүй. Тэгээд ороод хаалган дээр нь хоёлаа ингээд гутлаарчаа зүсчихсэн чинь тэр эмхтэй над руу орсон. Таны над хон дээрч минь чинь хизээ тодорсон бэ гэл. Гэсэн чинь манайд уусаа байсан гэтгэхгүй. Гэл. Тэгэл дүү тэнд очиод суугаад би хажууд нь очиод суугаад. Гэсэн чинь одоо энэ янзж болохоор хүн гэмтгцээ юм байна гэсэн. Ингээд таны дугаарыг өгсөн гэдгсэн чинь асуугаал ярьжсэн. За танаа одоо удан сударт чинь ахтуу амраг садан дунд чинь хөгжлийн бэрхшээлтэй хүн бий юу? Асуухгүй гэсэн юм байхгүй гэл битэр нь дуу нэгтэйдэг нь штэ. Тэгснэ би сэртэс гэснэ авга нагц нарын дунд байж болох уу гэж би асуусан чинь орно штэ гэдгсэн чинь тэгвэл байгаа штэ гэсэн чинь хин гэл манад яа нөгөө манай тэрний тэр гэдгсэн чинь ог нэр нь гэтгэхгүй. Тэгэхээр ог нэрийг хэлсэн чинь мөн байна гэтгэхгүй.
Тэгээд тэрнээс улбаалал бидтэй ингээд хөөд юм бэл. Тэгээд хөөж байгаа л за үзье да тэд хөдөр нөхрөө дэртэй. Тэгэл ямар ч гэсэн чадахгүй гэж хэлсэнгүй шүү дээ тэр хүн чинь. Болохоор болол арь зүрийн бас бид хоёрын нөгөө бас нэлээ ном уншсан маань хэрэг болсон ингээ асуусан минь бас ингээд нэг тав ингээ солих бас тэнхэлтэй болсон. Тэгээ бүр нөгөө нэг анхны нөгөө мэдгүйгээ суужсэн нэг бодвол тэгээд тэр хүнтэй сайхан ярилцж байгаад гарч ирээд хэд хоногийн дараа очисон чинь нэг өдөржингөө хүлээгээд нөө хүмүүс маань яриг өглөөнөөс баг бүрий болтол гадаа нь хүлээгээд тэгээд хоёр дахь удаа цаг тавуулсан дээр яг уулзаад үлээ хийгээд тэрний дараачаар одоо хөхтөрмөст арай эрээг байсан гэж юм ажил хийдэг гэсэн. Тэгжсэн чинь ер нь л нэг энэ налхирсны талаар бүр завтаа болж байгаа л үзэхгүй бол ажил хийж дэлгүүр ажиллаж ийж энийг учир нь олно гэж ер нь л баймгүй санагдаад бүх юма дэлгүүр ажиллахаа болоод нэг л өдөр дэлгүүр ажиллах юм болоод тэгэл хөхтөрмөстөр хүрээд ирсэн байхгүй. Гэсэн чинь одоо миний хөхтөрмөстийн тухайн энэ хөх бүлгүн тань сонгосон хөх бүлгүн тий одоо хөх бүлгүн чинь Тэнгэрийн сургуультай цуг гэсэн байхгүй. Салаад хөхтөрмөс байгуулагддаг юм гэсэн үг. Одоо яг энэ төрөмс байгуулагдахаас би дараа нь тийм 3 хоногийн өмнө л баг бүх юмудаа өгөөд ажиллаа өгөөл. Ерөөсөө л энэ номын төв сонсгож байгаа юм заяа. Тэгээд хөхтөрмсийн чинь барилгын ажил нь одоо эхлээд энэ чинь нэг бахан хүмүүс юм зөөгд би эхний өдөр ирж чадаагүй. Тэгэл 2 дахь өдрөөс нь ирээл хөхтөрмсийг одоо ашиглалтанд ортолно. Нэг ч өдөр амраагүй. Өөртөө нэг өөрийнхөө гараар бүх юмд нь оролцсон гэдэг шиг тэгж оролцсон байхгүй. Тэгээд надад нэг өөртөө баярлууштай юм нь одоо коронагийн үеэр тэр хүмүүсийн дэлгүүр ажилладаг байхдаа би алхны дүнээ аялал уншмаар болоод ирсэн болтгоо. Дөрвөн бат одоо нурстан алхны дүн аялал гэж. Тэр өдрийг би ойлгохгүй ч гэсэн уншиж үзмээр санагдсаар хагаад болохоор сэрэгчтэй оцын олж авч жагаад холбоо бариад хоёлаа цаг тавуулж жагаад уулзаад нэг газар уулзаад зөндөө удаа ярьж суугаад тэгэхэд бас одооных шиг ингэж дэлгэрээгүй байсан юм шүү дээ. Тийм мэддэг нэгддэг цөөхөн. Тэгээд намайг аль нутгуу гэд би завхны нүмергийх гэдгсэн чинь завхныхан бас уншин шүү. Алхны дүн аялал сайн байна. Одоо мэдээж энд ирж надаас энэ содрын ном юм авсан баярлалаа гэд. Тэгээд тэр номыг одоо хинжиндэж баярлаад тандаа би нотолсондоо амар баярлаад байгаа шүү дээ. Гэсэн чинь налгар сэрэгч болохоор энэ номын минь одоо таньж мэдэж сонсож ирж авсан баярлалаа гэдэг байхгүй. Тэгээ хоёлаа бом баярлаад тухайд чинь 100,000 төгрөг гэсэн билүү дээ. Тэгээд дагагч надад баярлалаа гэд буцаагаад 20,000 төгрөг намайг шагнадсан шүү дээ. Тэгэл баярлалаа гэж хоёр би нэгэ баярлуулсан хоёр хүн тэгэл салсан байхгүй. Тэгээд би алхны дүнээ аялгыг уншихад чинь ингээд бас үг хэллэг нэг тийм уншихад хэвтэйхэн биш шүү дээ. Нэг ч үг буруу хэлэхгүйгээр заяа. Хэл алтраж явах нэг өвгөө хэлсэн ч дахиж бүр ингээд тэгшгэн хэлж нэг ч үг үсгийн алтаагүйгээр би уншааж дуусахад надад нэг тийм сони юм болж исэн байхгүй. Нэг өөртөө нэг юм газар руу ингээд орох тийм портал хангил нээж байгаа юм шиг. Нэг газар эсвэл одоо намайг тавтаа морил гэж байгаа юм шигтэй нэг тийм үлээх болсон юм шиг. Нэг юмны их авж байгаа ч юм шиг ингээл бүх юм маань ингээл санснаар ингээл өөрөө ч нөгөө хүсэж мөрөөд идсэн нөгөө содроо биш зайгүй гоё. Тэрний дараачаар хүн буюу бит гэж номыг бас сонсоод гэрлийн өргөний содрын клуб дээрээс уншиж хүмүүс бас сонирхож байгаа юм байна гэт. Тэр бараг л анхны л хүмүүс нь байсан юм шиг. Тэгээд Нарматарган уцыг олж аваад дахиад өөрлөө нь холбоо ярьж байгаа. Дандаа коронавигийн үеэр баг. Тэгээ өөрөө надад тэр содраа хүргэж авчирч гисэн. Миний дэлгүүртээ би ч нөгөө дэлгүүр ажиллал болохоор зав байхгүй байхгүй. Хүргэж авчирч өгöd. Манай номны талаар тааганаас сонссон. Би гэрлийн өргөний тэндээс сонссон гэдэг. За баяр хүргээ танд гэл. Тэгээд тэр номыг уншсан чинь тэр Homo sapiens-уудтай
зэрэгцээ тэр өндөр биетэй хөх арьстай эмгтэй голцоо хүүстэй хүмүүс ингээд амьдардаг байсан тухай уншаал би амар уйлсан байхгүй бүр ингээд ихэр татаад уйлаа өөрийгөө гайхаад яг ном уншаад уйлаад байгаа болов. Удирдлаггүй тий. Тэгээд баахан уйлаад тэгснээс дотроо тэгж бодоод байгаа шүү дээ. Би энэ үед байсан бах та гэд яагаад тэгж бодсноо одоо би өөрөө бас ингээд сонио Зөнтэй тий. тийм зөнтэй л юм шиг байгаа. Би яагаад уйлаад байгаа юм болоо би энэ үед байсан бах та гэл уйлаадсан баг. Тэгж уншиж чагаад хүн буюу бидийг дуусгаад Өөсөө би аюу тийм зөнтэй зүудэлдэг байсан бэлэг гэх юм уу тэрийгэ бүр сүлд л өөрөө мэднэ. Тухайн үед төдөө яасан муха зүудэлт ингээд орхичдаг тиймсэн байхгүй. Тэгээд одоо хөхтөрмөсдөр ирээд байж байгаа одоо багшийг тамга уншдаг гэдгийг мэдээд ч гэх юм уу тийм багшаар нэг өдөр тамга уншуулахаар бол тэгээд чи өөрөө өмнө тамгатай гэдгийг мэдчихсэн харин намайг нэг лаач болох ёстой гэд нэг хүн тэгж хэлээдсэн. Тэгээ би сайн ойлгосонгүй гэдгсэн. Тэгээ ойлгоогүй бол одоо миний хэлхийг ойлгох юм болоо гэл багш үсгээ эхэлчихсэн байхгүй. Тэгээд тамгатай гэд намайг. Тэгээ би энэ 3 хүн болж байгаас надад намайг тамгатай гэж хэлсэн гэд. Тэнгүүд л би нөгөө өөрийнхөө бүр ингэ нөгөө баг байхаас зүудэлдэг байсан зүуд мүүд миний зүуд бэлдэг байсан тухай тэгэл өөрийгөө ингээд гаднаас нь хараад идэг байсан тухай хүүхдүүдийн аваас ингээд хоёр тишээ болж байгаа энэ тэрэ бүр 20 жилийн өмнө би хүүхдүүдийн авдаа суухаасаа өмнө одоо хоёр тишээ болно гэдгийг харж ирсэн байхгүй. Тий. Тэгээд яг хоёр тишээ болоход би 20 жилийн өмнө тэр зүудэлж исэн зүудээ сэп гэдэг ерөөсөө мартаг байсан байхгүй. Яг явахыг харж ирсэн. Мэдчихсэн ч юм уу тий. Надад өмнө хэлсэн байсан. Би л болохоо төдөө мухаа зүудэл гэдсэн болохоос шүү. Өвдийн санаалагч юм уу? Баг газар дараад нэг баг өвдөөрэй гэдэг юу вэ? Тийм л явна гэдгийг нь ер нь бол надад дуулгацсан байсан. Тэгэл тэр одоо хүмүүсийн тухай ингээд зүудэлтэй байсан зүуд маань тий. Нэгс чинь би баг тийм байсан шүү дээ. Нэг зүудэлсэн зүудэндээ ингээд хэн нэг нь ингээд би бурхан болох гэж байгааг мэдэн шүү дээ тий. Тэгээд чи бурхан болох гэж байгааг очиод хэлж чадахгүй шүү дээ. Аюул нэг лизма бөө болсон гэд солиороо яваадсан. Тэр хараачиж хэлэх байх гэж удаад хэлж чаддаггүй. Тийм эсэн байхгүй. Тэгээд яг би яхааргүй ягаа мэдээд байгаагаа өөрөө мэдэхгүй зүгээр л тэр хүнийг өнгөрөх гэж байгааг нь мэдчихдэг зүуд маа зүудэрээ ингээд зүудээ нэгж байгаа мэдчихдэг. Тэгээд би 3-4 удаагийн тийм одоо юм та тохиолдож исэн тэрийг санаж байгаа байхгүй нэр би бөө болох юм мөн байсан юм биш үү гэд. Тэгэл одоо баг өөрийнхөө тэр зэмсэг юмудаа зүтлээд идэг гэсэн юм уу хаашаа. Намайг нэг ташууртай чиний ташууртай бол гэлтгсэн чинь бас тэр ташуураа яаж хахад 10 жилийн өмнө зүтэлцэн. Нэг тийм ташуур би зүтэлсэн. Тэрийг би авах хичээхээ орон толгойн дээр байхыг хараад авах хичээгээ бөө юм биш тэ гэж хараад байсан чинь өөрөөсөө зогтож авих ойлгодог гэсэн юм шүү дээ. Тийм өөртөө ерөөсөө наахгүй зэ. Тэгсэн чинь тэр миний ташуур байсан байхгүй. Тэгээд тэр ташуураа хэлгэж авсан. Сэн тэгээ би багшаас анхдагч багш ингээд хүмүүсийн тухай тэр зүтлээд идэг зүуд надад яагаад тэгээ зөвлөлөөдсөн тухайд би тэр хүмүүст яаж туслах ямарч боломж байхгүй тий. Тэр хүмүүс нь ядаж надтай ерөөсөө ойлголцдог хүмүүс. Би одоо тэгж яана гэд нэг ойлголцдог хүн байлал ингээд очиод анхааруулж штэ тий. Бүр надтай бүр яагаад ч ойлголцохооргүй тийм хүнийг надад ингээд одоо явж байгааг нь харуулад штэ. Тэгэд яг тухайн тийм нөхцөлд би багшаа яг яах байсан бэ гэсэн чинь одоо өөрт нь ингээд сануулна тийм ээ. Одоо ойлгуулж чадахгүй тэр хүн үнэхээр хүлээж авахгүй нөхцөлд чи алсаас тэр хүмүүсийг үлээ хийж чадах байсан гэд. Чадхыгээ би мэдгүй. Юу ч ямар ч сурсан бүгд талаар сурсан эрдэмч байхгүй. Тийм ч одоо би яаж тусалж чадах байсан бэ гэж бодоод одооний төвшөнд бол би тусалж чадхал байсан байлээ хэрвээ өөртөө одоо жоохон ноцлолтой хүн байсан бол тээ. Ийм болж исэн. Тэгээд нэг хэсэг чинь би ингээд баг өглөөс ирээд ингээд зүүдээ нэгчээд яашгүй хүн зүүдлээгүй байна. Ухааны боддог. Тэгж сэрдэг үе надад байсан шүү дээ.
хүн зүудэлсэн байх юм бол нөгөө хүн чинь хүч байгаа хүнийг зүудэлчдэг. Тэгээд тэрнээсээ одоо нөгөө очиж хэлгээд тэгвэл яана гэж айдаг байхгүй. Хэлхлээр зандаа ойлгохгүй нөгөө өмнөх 3 хүн ерөөсөө хэлээд ойлгохооргүй хүмүүс байсан болохоор одоо дахиад тийм хин нэг зүудэлчээг байгаа гэж баг өглөө босоод зүудэлчихгүй юу гэж баг боддог тийм байсан. Тэгээд өөрийгөө гівгэнтх ингээд онгичоод нэрээ би бүхлээс шившилж дээ тийм байсан. Ерөөсөө яг би тийм биш үү? Тэгээ би тэг зүудэлтэй байсан биш үү гэж тэгж одоо бисагш дээр одоо 3 хүн бисагш болж байгаа байхгүй. Тэгж хэлсэн. Өмнө нь одоо тэр дүүгийн маань багш цэнцэрийн удган ингээд тэр удган дээр ингээд дүүтэйг айгуух түшэн болж явдаг байлаа үл мөлөнд нь. Тэгэл одоо баглаа яж буугаал. Үл хийхээр удмаа згсэн удмаа төссөн гэл намайг ингээд очиж золохоор ингээд дуу шиг бах юм ингээд ярьдаг. Тэгээд тэр намайг ингээд нөгөө нэрээ мэрл өрөөж ин да гэж би бодоод идвсэн чи энэ дэрсэн ойны тэр дуудлагын ингээд сонсон чи миний тэр тамга тэмдэг буудал судлыг хэлээдсэн юм билээ шүү дээ. Би зөндөө ном одоо хүмүүс улаач хүн ном уншиж болдгоо, улаач хүн юм сурч болдгоо гэдэг те. Тэр яг сурдаггүйгийн юм одоо харгаа тэнд байсан байгааз. Би юм уншдаг одоо тухайн үед нь басаа хөших шиг ийм олон содор ном байсан бол хэлээд өгдөг хүн байсан бол би тэр бурлын хэлж байгааг одоо сонсоод би тийм хөсөө гаралтай тийм онгод тэнгэртэй хүн байна гэж өөрийгөө мэдхээр байгаас тэгэхэд би юу ч мэдэхгүй юм чинь зүгээр нэг тийм үлгэр шиг шүлэг шиг юм надад хэлээд гарна. Тэр надад хамаатай гэж нэг тийм чухал юм гэж хүлээж авахгүй байж тэл тэр үгэн дотор чи миний бүхэл бодол судал онгод тэнгэрээ маань үйл хэрэг өгдөм маань хэрхэн зэрэг тэр болго ингээд хэлжсэн байдаг байхгүй. Тэр цэнцэр удамс айгүй сайхан хүмүүс дандаа л надад ер нь сайхан хүмүүс тарж исэн дөө. Сайдхан модхын дундан зөндөөл гарна шүү нөгөө огтуд юм чинь гэдэг шүү. Тэг. Тэгтэл ингээд эргээд харахаар нэг тийм гоё байд шүү. Бас их сонирн байгаа шүү тий. Хүний амьдрал гэхээр сонирн шүү. Нөгөө давхгүй гэсэн даваагаар хэд давна гэдэг үлээ тий. ам гарч болохгүй яаж вэ? Миний бас нэг айгүй том олж авсан ухаар л болохоор хүн хэд бартан байж өрсөө болдоггүй. Одоо нэг хүмүүс нэг ярьдаг шүү дээ даваагүй амтай юмд ам гарч болдоггүй тэр гэдэг ярьдаг тий. Тэр бол яг ерөөсөө ам гарч болдоггүй. Хүний зовлонгоор одоо тавлаж болдоггүй ч юм уу тий. Нэг тийм юм надад бас тохиолдож ирсэн. Бүр аймарч юм уу. Бас нэг миний нэг одоо ясмахандаа тултал мэдэрсэн нэг аюу хүмүүст ч гэсэн захимаар нэг юм байдаг юм баг тэр нүур намаараа бичээлээд юм да. Хүнд улаач хүнд одоо ялангуяа юм одоо цаана асан дасан тэнгэртэй гэх юм уу тий. Энэ улаач тавилантай хүмүүс юм уу хүнд гомдож өрөөсөө болдоггүй юм байлээ гэдгийг яс махаараа одоо мэдэрсэн гэх юм уу та тий. Өөрөө биеэрээ мэдэрсэн. Юм мэдэхгүй яж байгаа мэдсэн байхгүй. Манай нагас өгөх юм ээж маань аюу олуулаа. Аюу олуулаа юмс ингээл цаансар болохоор баг гэрт нь багтахгүй ингээд дөрөн хүн ирж залгадаг. Шинэ нэгэн 2-нд 3-нд шүн мөн унтчих дороод ирдэг хөдөөмөд аймаг гэсэрдвэс. Их тэр аав наснаар дундаа аюу нэр хүндтэй тийм миний нагц буурлээсэн. Тэгэл анх дүү маань тэр дал ертөнцийн үйл хэрэгтэй гэдгийг сонсоол одоо хүн л юм болохоор аав нагцнараас асуухгүй юм манад тийм бөөгийн удамтай юм уу гэдэл зүгээр л асууцсан. Тэгсэн чинь дудаал аягаар хараал хийдэг бөө болсон. Гинэ гэд нөгөө нутаг орноор чи ингээд нөгөө тараад тэгээ бид хоёр чинь зүг зүгээр яж байгаад нөгөө хараалч нэртэй болсон байсан. Тэгээ юу гэмгүй тий ямар ч гэмгүй байж байгаад хараалч нэртэй болоод тэгээд тэрийг би сонсоод нөгөө ногшаав ингийн бурхан байдаг байх юм чутгантай бурхан юу хоймортой байдаг. Тэг юугаа чи тэр бурханы урд очиж уйлсан те ушаахад тэр бурханы урд очиж жагаад уйлаа суудсан байхгүй. Гэт амьдт нь бурхан дахилшил
хүндэлдэг байсан байжээж өсгсөн хүүхдүүдийн хараалч гэж хэлээд байхдаа яадیں гэд уйлцсан. Яг тэр Тэний орд үлдсэн биз тий. Ушаах авдрны орд уйлцсан байна. Тэгээд тэрний улбааг би дараа нь сонсоод тэгээд одоо хилүүг цуу яриад тараасан тэр хүмүүс ч өөрсдөө ингэ сүд болно шүү дээ. Тэгээд эргэж өөрлөгөө хойд юм бэл. Тэр гомцсон тэр эрчимчин цаад тэр нөгөө хүмүүсээ гэмтээгээд эргэж бас ойд юм бэл. Тэгж айх. Тэгээд хүмүүс л яг яа гэсэн үг би бас өөрөө оногдсон байгаа байхгүй юу? Би тэгж юугаач мэдгүй тэр нэг хүнд гомдсон байгаа гэсэн тийм намайг тэгж хэлээд тахтай яадیں۔ Одоо манай өгшаавыг тэгж айхтар хүндэлдэг байсан байжээж өсгсөн хүмүүжүүлсэн бид нарыг нь хараалж хийж гэн гэж яриад тахтай яах гэдэл ингээд уйлцсан байгаа байхгүй юу? Өгшаавынхаа бурхны урд сууж байгаа. Бурхны урд ч гэжтэй хоймртаа сууж байгаад уйлчихгүй юу? Тэгэхээр нөгөө хоймроо бурхан маань байдаг болохоор бурхныхаа урд сууж байгаад уйлцсан байгаа байхгүй юу? Тэг одоо бодоод хахад би тэнгэр газрын хооронд хов зөөцсөн юм шиг тийм ээ. Тэг тиймэрхүү байдаг. Тэр бүр улаач хүн бодож явстаа айгүй чухал юм нэг. Ер нь тэнгэр шиг байдаг чинь юм биш тий бас гомдохгүй л хүнд гомдож болтгүй юм бэл. Их тайван байх хэрэгтэй юм бэл. Ямар том ойлголт вэ? Хүнд гомдож болтгүй. Тэр хүнээ одоо гэмтээгээ эргэж ойдог. Тэр өөрийгөө сайхан явуулахад яа өөрөө оногдд юм бэл. Ер нь жоохон хүн юм чинь гомдох гээд байдаг байхгүй юу? Гомдох гээд идэв угаасаа. Тэгэхээр одоо намайг ингэж эхний үед би тэгдэгсэн шүү дээ. Намайг хүнд гомдож болохгүй гэсэн шүү дээ. Хүнд гомдож болохгүй шүү дээ. Өшөө гэдэг бодлоороо араас нь өөрийгөө зөөлөлдөг те. Эхний үед тэгж хичээдэг байсан. Тэгж байгаа сүулдэ өөрөө нөгөө гомдож болохгүй гэдгийг мэддэг болохоор аянда одоо уучлалчдын машин тэр талаар анхаарлаа хандуулгаа болчдөг юм шиг байна. За энэ хүн өмнө учир мэдгүй болохоор л ингэж энэ да юм гэдэг учиртай л үл энэ байт юм байлээ те гэдгийг өөртөө мэдсэн хүн чинь тэрэнд нэг анхаарлаа хандуулгаа болчдөг юм уу тийм юм шиг л. Гомддгоо. Тэгэд би айгуу сонирхт ингээд өөрөө өөрийгөө гинтхэн сэрээдэг юм. Хүн юм хэлэхээр ойлгодгоо. Хүний үгийг одоо хүлээж авахтай жоохон муу. Тэгсэн мөртлөө өөрийгөө дандаа ингээд сэрээдэг. Одоо хүүхдүүдийн маань аав дээр ингээд сайтж муудаад нэг айхтар сүд болов гэж байгаа л хоёр тишээ болцсон шүү дээ. Тэгээд нэг хүүхдүүдийнхээ аавд айгуу гомддог. Ингээд яг тэр үед чи миний нэг уналтын шаханы үе байхгүй юу? Тэгээ орхио явчихсан гээл нэг охиныхаа ажил явлаа тэр ирээгүй хэл бүр ингээд хүүхдүүдийнхээ аав нэлээд гомдцоод үзий яддаг баг тийм бүр ингээл та яах гад ч байгаа юм тийм байжсэн чинь нэг өглөө би ингээл сэрсэн чинь ийшээ тийш нэг юм гээл пал гээл орж ирэхгүй энэ юу вэ гээл баг өөрөөсөө ингээд ярьдаг тэгсэн чинь би одоо энэ гिचнээ ингээд хосон амьдрал маань хэцүү байгаа ч гэсэн би одоо хүүхдүүдийнхээ хажууд байх шүү дээ. Хүүхдүүдийн аавд гэхэд одоо 40 олон жил хажууд нь хүүхдүүд нь байхгүй ганцаараа ямар хэцүү байгаа болоо гэл бодсон ч хүүхдүүдийн аавыг өрөвдөөд тэгэл нөгөө нэг айхтар гомдж исэн хүн чинь хүүхдүүдийн аавыг бүр ингээд сандраа заяа баг нөгөө хүүхдүүдийн явуулаад нэг уулзалч юмсан. Нэг жоохон сэтгэлийн төвтэй ч юмсан зөөлч юмсан яана гэдэг сонин ингэж өөрөө өөрийгөө сандаргаал. Нөгөө амир үзий ядчихсан хүн чи гівгэнт хүүхдүүдийн аавыг өрөвдөл. Тэгэл өстой нөгөө дахиад нөгөө сүгөөргөл нөгөө хатан бурлуудасаа уйгаад үрсэн одоо автаа ночиж уулзуулж аавынх нь илгийг твтэж өгөөч. Хүний нутагт одоо ганцаараа хөвдөж цаваад олон жил болсон гэж анх би хүүхдүүдийн аавыг тэгж зүгээр л өөрөө дотроос тал гэл нэг л өдөр ингээл амир өрөвдөл уучлал бүр ингээл сандраал амир үзий ядсандаа өөрийгөө бүр ингээл амир гахт гэж гинтгээ өөрийгөө сэрээдэг гэсэн тийм л ингэж би бас тэгж өөрийгөө сэрсэн дахиад би чинь нөгөө гадаадд байхдаа нөгөө таргалж ийн гэл залуу байхад чинь тамигдддаг нөгөө охтууд альгуутал тамигдддаг штэ таргалчлаа гэл тэгээ нэг турсан ч байхгүй дотор мохоо өргөд ахаар бүр гівтж байгаа л ингээд дутдаг тэгээд ойтон багт чинь тамигдддаг болсон. Төрмөс тэрэхээс 6 сарын өмнө би тамхинасаа
Зүгээр л нэг л өдөр гарцсан. Миний ажлын ланган дээр нэг компьютер онцлогооны нэг эмч найз нэрдэг байхгүй хүмүүс ингээд очролцсон үзүүлэл найзаа би үзүүлж болох гэсэн болно шүү дээ. Тэгээ 30,000 төгрөгөөр тэр хүнд ингээд нэг гартаа юм атгачаа ингээд үзүүлдэг. Тэгсэн чинь намайг үзэл ихэнх юм маань ингээд гайгүй байх юм гэсэн чинь таны цусч өгөх юм биш тэг чи. Та арай тамхи татдаг үсттэй гэлтэггүй. Гэсэн чинь би тамхи татдээ шүү дээ. Та тамхи татаж болохгүй шүү. Тамхи татах юм бол наад цус чинь улам одоо өтгөрөөд захийнхаа мэдрэлүүд рүү ингэж хүрч чадахгүй шүү дээ. Та тэгээ богинослоо шүү дээ. Гэл нэг дуржиг нь болол үсэж явахдаа тэгээ явцсан чи ерөөсө тэрхэн хооронд яна би эрт өгчүүл хүүхдүүд маань эцэнгүү үлдэн штэ гिचэл би тэгж сандарсан. Тэгэл би тамхи татаагүй штэ. Ерөөсө тэр мөчөөс эхлээл тамхи татаагүй. Тэгэхээр би боддоо шин кодлын гэдэг нэг иймэрхүү юм бид юм болов. Амар сайн кодлт юм тий. Тэгэл одоо за би тамхинаас гарчсан чи одоо нэг ганц татчаад ч юм уу өглөө нэг татчаад ч юм уу одоо нэг татчаад гарыг гэв. Ерөөсөө тэгэж тэр хүн тэгэж хэлээл миний тархинд нэг тийм зурс гэж орж ирж байгаа. Яна би эрт хүчих юм бол хүүхдүүд эзэнгүй штэ гэж л орж ирэл ерөөсөө би дахиж тамхиг нэг удаач татаагүй. Тэгэхээр дандаа би тэр сонин гэж өөрөө өөрийгөө л сэрээд юм бэл. Хүн юм хэлэхээр тэрийг ингэж авах бодож үздэг тий. Өөрийнх нь тэр хүний одоо яг тэр яриад байгаа юм нь өөрийнх нь бие авч яваа байдалтай хэр нийцэж байна вэ гэдгийг би айгүйх чул болгож хард юм шиг лээ. Бусдаар бол зөрөхгүй байх. Тийм. Үг үйлдэл нь энэ хүний үг үйлдэл хоёр хэр зөрж байна вэ гэдгийг айгүйх анзаардаг. Зүгээр л дотооддоо өөр анзаардаг. Тэгээд өөрөө өөрийгөө айгүйх тэгж сэрээдэг. Заримдаа бүр ингэж цочтол ингэж амар болдог. Бас л ингээл дэлгүүрт байхад та ланган дээр ингээл аль нэг ланган дээр зогсчихсан чинь одоо би чинь өмнө Coral Center-т удаан зогссон. Coral Center чинь талбай нэглээ хол штэ ингээл том хаалган онгоосон чинь нэх гоё орж ирж байхгүй. Өөх ямар гоё юм бэ? Завхар өмсөгч гоё юм штэ ингээл. Тэгжсэн чи одоо царай нь ялгарх төвшөнд ингээд царайг нь би ялгаж харахаар төвшөнд ингээд ирж штэ тийм ээ. Тэгсэн чи хүй нөгөө гоё охин ч ямар сонио гармоны хулгайч юм бэ гэж тэгж харж байгаа хгүй би. Зүгээр л тэр охины тэгж харж амар гоё охин биш ямар сонио гармоны хулгайч юм бэ гэсэн бодол зурсхий орж ирж байгаа хгүй. Тэгжсэн чи нөгөө охин чи ингээл тэр дэлгүүрч юм хүм үзэл ингээл явж исэн. Нэг ингээ харсан чи миний лангуун дээр очиж лангууны хаагаар гүүгээл ороод нэг ч үзээ тэрэг ч үзээ гэл ингээл үзүүлжсэн чинь хойгуур нэг жижигхэн нэг тавьчихсан намхаа нэг охин явахгүй юу. Тэгсэн чи тэрний нүд бол угаасаа нөгөө нэг гармоны жижиг улгаач нар ч ингээ харахаар мэдэгддээ шүү дээ тий. Тийм байсан чинь би сэрцэс хийж штэ. Хүй түрүүн тэр охины энэ охиныг чи гоё охиныг би эндээс ирж яхад харахта ямар гармоны хулгайч юм бэ гэж харж ирсэн штэ. Гингүүтээ бүх юм ингээд чангалаад яг нэг болгоомжтод дээр тавьчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгэл миний лангуунаас явсан. Тэгжсэн чинь хоёр дахь хурмахраас юм хүм алга болсон ч гээд явчлаа да. Тэгээ хин яав болоо явсан чинь нөгөө гоё охин чинь гармоны хулгайч байсан баг. Тэгэж би өөрийгөө бас ингээд нөгөө юм харт мэддгийгээ цанаал нэмдэд идгийгээ нэг тэгж анзаарсан. Тэгсэн чинь дахиад нэлээдэн жилийн дараа яг төрөмс тэрхийн өмнөхөн байхгүй. Ланган дээрээ дахиад хогоо шүрдчихэл хогийн юулаа ингэж тасууртаа хогоо ингэж гүвэд зөвхөн ингээл хальт эргээ харахын хооронд миний хажуугаар зүрсэн хоёр дунд эргэм насны эмэгтэй ахахаа гэл ингээл хүүхнүүд ингээл хөрөлдөөл ингээ хажуугаар ихээр анхаарал татахгүй ингээл эргээ харахтаа би мөрөдөө тоглоомч юм уу шоронгийн улгаач ямар сайн зэрэгтэй юм бэ гэж бодоол ингээл зүгээр зурсан ингээ эргээд харахтаа л би тэр хоёрыг харчаал өөрийнхөө лангууны оронгуудаа гів гинтхэн бодож байхгүй. Өөх дээр нэрээ би тэр охины тэгж харагдсан чинь арманы улгаач байсан штэ гэд дахиад гүйж очиад нөгөө талынхаа удаан суусан эмээгээс та тэр одоо хаалгаар гарч байгаа тэр хоёр эмэгтэйг хартаа та тэр хоёрыг тань уу гэд асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө эмээ тэр чинь тэр л штэ гэдгсэн чинь угаасаа шоронг явсан. Шоронгоос гарч ирсэн. Тэр ингээд хүмүүсийн мэддэг тийм улгаач байсан байхгүй.
Тэгэл би яаж тэгж би тиймэрхүү юм энтрээ ингээд би мэдхээр заримдаа ингээд өөрөөсөө баг сэртэс хийгээд айд шүү. Тэгэд энд ирсэн хойно одоо нөгөө онготынхаа тухай сонсоол өөрийнхөө тухай ингээд мэдрэх болохоор ёо би ямар ч үний яаж ч авч мэдсэн. Хэнийг ч яаж ч авч яваад ирсэн тэг хайх шиг болдог. Тэгэл ингээд үе ингээ өөртөө агих юм сануулдаг тийм. Би сануулад байгаа чинь бишэн дээр хотод хэлээд байгаа шүү. Нэг өдөр явжсэн чинь чам гэдэг чинь төгөлдөр зүй тогтлоо шүү дээ. Тэгэл баруун чихэн дээр бүр яахаар нэг хүн л эн чи үлээ миний мөн бүлээ биш үлээ гэд. Тэгэл орж ирэнгүүтээ түрийнхээ үгийг ингээ бичиж үзэж байгаа байхгүй. Бичиж үзсэн чинь ерөөс явч миний үг биш ээ. Надад хүн одоо онготын хэлсэн үг шүү дээ гэж. Гэх мэтлэнгээр аюух тэгж өөрөө өөртөө л юм сануулахыг хичээдэг. Үний ямиг аюух сонсдог. Тэгээд одоо амьдрал дээр хэрэгжүүлэхтэй болохоор өөрийнхөө хэрэгжүүлт юм шиг нэг тийм санаа. Тэр ичхэнд одоо хэн юу хэлээд байдгийг би мэддэг. Ингээд авга нартайгаа хөдөө нутгийнхаа уул усыг дахихээр аав ээжийнхаа нутгийн уул усанд очиж байгаа байхгүй юу. Тэгэл ах トゥ нар авга нар болцсон байсан юм аа. Авга нар болцсон байж байгаа л шүн хэдүүлээ одоо галын тахлаа юм аа хийгээд сайхан дуулж муулж сууж байгаа л өглөө боссон чинь би дулаахан машин дотор унтчихгүй юм. Машин дотор унтаад яг ингээл өндийсэн чинь нэг хүний нэр хэлээд аав ээж нь буй нэгч чинь гэл дахиад нэг баруун чихэнд нэггүй ингээд тэрний аав ээж буй нэгч чинь гэл тэгээд чинь би нутаг явдаг болоод нэх удаагүй байсан байхгүй. Ах トゥ нарынхаа нэрийг бол мэддэг те. Яг нэг тийм айхтар сайн танилцаагүй. Тэнд яг тэр залуу байгаа байхгүй юу? Одоо миний авах талын үеэл энэ хүүхэд аав ээж нь хоёлаа залуудаа бүрэн болчихсон. Тэгээ хэлэхээр чи энийг ч одоо жил 100-ны ганц иржээл нэг цай уучаал гардаг юу ч яриад байгаа юм. Тэгээ миний хэлж байгааг ойлгохооргүй залуу хүүхэд штэ. Аав ээж чинь хичээл хийх юм бол одоо гайхвал ойлгохгүй. Тэгэл авахчт нь хэлчихэл ирчихсэн. Тийм их болдог. Та одоогор болохоор шин мандлын тахилгыг бас хийдэг тий? Голчлон. Тийм голчлон. Үлийг одоо айл галын тахилга дээр би бас хийлгэжсэн. 4 дахь жилдээ хийж штэ. 23, 24, 25 одоо 4 дахь үйл рүү. Тийм шин мандлын галын тахилгыг хийлгэхэд надад бол би ч бас юу байлаа да манай удмын талаас нэг цээрлэлтэй байлоо хөрсний цэрлэлтэй байсан. Тэгээд хөрс гэмтээсэн. Сургуулийн эмцийг одоо гэмтээсэн, тасалсан хоор эмийн ургамал одоо нэг газараас олноор нь түүсэн, дураараа ашигласан тэр уул хангаан стийг хүндлээгүй ийм шалтгаанаар шин мандлын хэл хүмүүс тэр гардаг байхгүй. Шин мандал гэхээр бас жоохон осолтой нь юу юм гэхээр одоо шин мандал гэдэг чинь савдаг твдээ харьяалагддаг энэ ургамлын аймгийг хэлээд байгаа байхгүй ер нь бол. Тэгээд энэ ургамлын аймгийн чинь одоо үндэс гэдэг байгаа нь хүнийхаар болохоор нөө үр хүүхэдтэй үр хүүхэд рүү очиж тэр гисгээл хорлол нэхэл юмнууд нь нөлөөлдөг. Тэгж нөгөө хилэн тэгж буудаг болохоор осолтой байдаг. Уул хангаад явж явахдаа мод бэлтгэхдээ тэр самар жимс түүхтэй, цэцэг жимс түүхтэй маш болгоомжтой хүндлэлтэй хандж онцгийн шаардлагагүй бол тэр цэцгийн толгой таслаал тийм ээ. Өгш ухтаа бариулаад тэр бол ерөөсөө нэхэл тэр чигтээ нэхэл гэдэг. Их болгоомжтой хандах хэрэгтэй. Шин мандлын үлийг анх багш маань хэрийн энэ үлийг одоо хийхээр болоод анх бидэд чинь шин мандлаас их галын тахилгаанаас эхэлчихсэн байхгүй. Тэгээд дараа нь шин мандлын үл хормостын үл, усын үл гэд гарсан. Шин мандлын үлийг болохоор за удмын одоо миний онгодын дунд дахиад эрэлгийн үл хэрэгтэй. Одоо тамийн борлууд ч гэж байна, эрлэг борлууд гэж байна те хормостын усынхан шин мандлын гэд байна шүү дээ. За шин мандлын борлуудын маань үл арай төлхөө
дэлгэрсэн гэх юм уу да тий. Тэгээ багш маань намайг шин мандлын үүлийг ерөнхийд нь одоо хийх эрхийг мань нэлттэй байна гэж одоо дандаа л хамгийн ихэнд би шин мандлын үйл рүү орж исэн да. Шин мандлын үүлийг хийснээрээ тэр арай л нэг юм бас дутуу байгаад тахын лэгт нь би мөшгсөөр хагаад болсон чинь би нөгөө хичээл тайлбараа хийхдээ тэр хурамсдынхныхаа үйл хэргийг орхигдуулсан байсан шүү дээ. Зөө ерөөсө хурамсдын өвгдийн тэр шин мандалд одоо нөлөөлдөг тэр нөлөөлөл гүйцэтгэж байгаа үүргүүдийн бүр орхигдуулсан. Тэгээ би өмнө хичээлээ заал ясандаа гэж бододсон чинь хурамсдын өвгдийн үйл хэргийг ерөөсө тайлбарлаагүй үлдсэнийг сүлд нь мэдээд бүр ингэж нэг шартаа хүн биш шүү дээ. Тэгтэл би юу дутаа хийсэн байсан юм болоо гэж танцаараад би тэгж яриадсэн чинь хурамсдынхаа үйл хэргийг яриаг байсан биш үү гэдгийг олж мэдчихсэн. 5 тэрийн өвгдийн үлийн тухай ярихдаа тэр хурамсдын өвгдийн гүйцэтгэдэг үйл хэргийн тухай орхигдуулсан байсан байна. Одоо бол одоо нөгөө хичээлийг харж байгаа тэжээр нь эсвэл өөрөө хүмүүстэй зөвлөгөөгөө өгтөө заавалч нэг тийм номны хэлээр биш те өөрийнхөө хусан таньсан энэ 3-4 жилийн хугацаанд олж мэдсэн бүхнийг ашиглаад шин мандлын үлүүдээ хийдэг их гоё байдаг шүү дээ. Үлээ хийхээр нь да ингээд үлийн төгсгөлд одоо шин мандлын өвлөнд дэмэнж ирсэн одоо өөрийнхөө мөхсаны өндөрх өвдөлтөд талархлаа гэд мөрөхөд ирж байгаа одоо миний талархлыг хүлээж авч байгаа тэр өвгтөө харах надад бас хамгийн тэр нөгөө жаргалтай өчүүдийн маныг байдаг гэх юм уу. Тийм байдаг. Та бас ой дэлгэрүүлж болох уу одоо хүмүүс бас мэдгүй гэж магадгүй энэ бол мэдтгүй л тий. За ийм зүйлүүд байдаг шүү. Энээс болоод удам хугацаанд ийм гар зохиогрол болдог шүү. Ихэнх ирж байгаа хүмүүс юу ямар шин мандлын одоо хариу зэрэг гэх юм уу юу гэдгийг галын тахлыг хийх тийм шаардлагатай хүмүүс ирдэг бай. За шин мандлын одоо тахлыг хийхээр ирж байгаа хүмүүс ихэнхдээ л энэ ургамлын аймаг гэж одоо цагийн нэршлэр тийм ээ энд хорохрол учруулсан хүндэтгэлгүй хандсан дураараа ашигласан хөрс шороог нь гэмтээсэн сэндийчсэн өвс ургамлыг нь одоо хайр гамгүй төсөн эмийн ургамл бэлддэг хүн байлаа гэхдээ л одоо их хэмжээгээр нэг доороос одоо боловсруулж чадахгүй байж баах юм түүгээд тэрнийхний өчүүхэн жоохон хэсгээр нь эм там болгодог ч юм уу үлдснийг нэлжрүүлээд хайдаг ч юм уу тийм ээ эсвэл одоо үндэстэй ховор эмийн ургамлыг хэмжээгээр нэг газараас олноор нь түүгээд цэрлэлд орсон ч юм уу эсвэл бүр шунлын сэтэлтэйгэр шунхаан сэтэлтэйгэр арилжаа 8-ны сэтэлтэйгэр тэр ургамлын аймагт хандаж самар жимсийг нь шунлын сэтэлтэйгээр дүүдэг тийм ээ. Одоо өөрийнх нь хэрэгцээнээс хэтрүүлж мод боросыг нь хугалдаг. Одоо мод хийсэн ч одоо доош нь тэр мөчрлөө цагаалаа доошлуулахгүйгээр тэр чигт нь одоо доош нь чирээл тэр цамд нь байгаа хорхоо шавж амтан ургамал бүх юмыг нь сүйтгэл газрыг нь ураад зураад доош нь чирээ явждаг. Тэр хүртэл бас шин мандлын бэлгэлтэй хүмүүст байдаг. Тэгээд тэр газрын хөрс рүү бохир мухай юм асгах, халуун юм асгах, үнс нурам асгасан, удган модны эргэн тойронд хүндэтгэлгүй хандсан, дураараа ашигласан өвс одоо ургамлыг хамаагүй одоо шар ус шатааж байгаа нэртэйгээр гал тавихтай шин мандлыг санаатаа санамсаргүйгээр хор хохирол учруулах одоо тарвах зурам хүртэл шин мандлын үйл хэрэгтэй байдаг. Энэ амьтдыг хүртэл их хэмжээгээр хомроглон устгах
хаан зорилготойгоор арилжаа 8-ны хэрэгсэл болгож ингэж их хэмжээгээр одоо агнах гэх юм уу тий. Тэр болгон хүртэл шин мандалд маш өндөр нөхөлтэй бидэг. Одоо бүр хүүхдтэй болдоггүй ч юм уу тийм ээ. За эсвэл хүүхэд нь их энддэг ч юм уу. За эсвэл ямар нэгэн төр улчирхан өвчтөөж байдаг юм уу. Одоо ямар нэгэн эд эрэхт нь гэмтэлтэй согогтой ийм хүүхэд төрөх эсвэл өөрөө ямар нэгэн одоо аншин алдахгүй өвчнөр өвдөөд л шалтгаангүйгээр л өвдөөд л нэмчлээд ахт өвдөөд л гэх мэтлэнгээр сөрөг хөтөлбөрүүд аягүйх байдаг хүмүүс тэр аягүйх байдаг. Тэгэхээр уул устаа их хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байдаг да. Маш болгоомжтой явах хэрэгтэй байдаг. Одоо нөө бас энэ насны одоо үеийн үргээс гадна өмнөх насны болон аав ээжийн талаас шин мандлын гисгэл шийтгэл ирсэн бол тэр нас яг энэ насанд ямар нэгэн амьдралд асуудал гарч ирж л байгаа бол тэр ямар нэгэн учир шалтгаан ухаарлыг олох нэг юм тийм тэл гэсэн үг. Тийм шүү дээ. Ерөөсөө хүн л юм чи өвдөн шүү дээ. Хүн л юм чинь ингэн шүү дээ гэдэг бид нар өөрийгөө өмөрөөд идэхтэй тэр шалтгаангүй юм гэж хүч байдгүй. Бүгд дандаа шалтгаантай байдаг. Хүмүүс нэг ярьдаг шүү дээ. Манайх нэг манай ээжийн талынх нь нэг илгээр л явчаад байт юм да. Тийм байх ёстой юм шиг үү? Тийм. Манай аавын талынх нь нэг тарталтаар явчаад байдیں۔ Зүрхээр одоо бөөр орчим уу тэгж яриад байдаг. Тэр болохоор нэг удамдаа нэг буруу өчөд байгаас манайхан тийм юмар өвдөд байдаг болохоор л би тэгээд байна гэх тэр удамд нэг юм өгөх гээд байдаг. Үгүй байдаг. Ямар нэгэн байдлаар тэр цаана нэг шалтгаан байдаг байхгүй. Юу хин одоо ээжийн талын аавын талын тэд хуйн чинь 6 дахь хуйн чинь 7 дахь хуйн чинь ээж эмийн ургамал бэлтэж хүмүүст одоо там барьдаг тийм хүн байжээ. Эмийн ургамал бэлтгэхдээ эмийнхээ ургамлыг нэг доороос их хэмжээгээр бэлтдэг хүн байсан бэ. За тэгээд тэр эмийн ургамал баахныг түүж авчгаад одоо нэг хэсгээр нь юмаан зэхэд үлдсэнийг нь мутгаа ичдэг хүн байжээ ч юм уу тийм болохоор одоо энэ насанд нь энэ үр хүүхдүүд нь болохоор одоо ямар нэгэн байдлаар бусдын тус тэмийг авч чаддгүй ч юм уу ямар нэгэн байдлаар сансандаа хүрч чаддгүй ямар нэгэн байдлаар нэг бие махбодын өвчлөлтөй учир нь олддгүй эмнэлгээр яваад шалтгаан тодордгүй нэг тийм өвчлөлтөй тийм хүмүүс төрөөд байдаг гэдгийг бас энэ шин мандлын үйл хэрэгээр айгүй гардаг. Энэ мод бэлддэг хүмүүс бас шин мандлын үйл хэрэгтэй байдаг. Миний за өөрийн нэг туусан мэдсэн бас нэг юм да. Гэт нүрээр нь ингээд айгүйх юм. Бараг ингээд ус нь ингээд гоож идэх тийм хүмүүс. Тэгээ яасан гэсэн чинь тэр аав нь ууланд мод бэлтгэхдээ зөвшөөрлгүй тэр одоо мод бэлтэж болохгүй газараас дураараа ашлаад мод бэлтцсэн. Тэгээд тэр одоо Ургамлын аймгийн шин мандлын эстийн савдгэстийн нэхэлд орчихсон. Тэгжээж тэнд очиж оршойл уучлалтаа ярьжээж тэр охины нүрний тэр зүрэлжсэн тийм байдаг. Тэр удмын юм гэдэг ямар нэгэн байдлаар одоо бид нартай холбоотой болоод ээжийн аавын талын тэд хүүийн тэр гэж байгаа боловч тухайн цаг үед өөрөө ч байсан байх магадлалтай. Тэр буруу юм хийсэн хүн өөрөө ч байсан байх магадлалтай. Эсвэл одоо энэ нартад байгаа үр хүүхдүүдийн дундаас хэн нэг нь яг тэр буурлын хийсэн алдааг давтах гад эсвэл давтахад маш ойрхон байгаад тийм ээ. Эсвэл давтаад байгаа нөхцөлд энэ эргэж сэтэрдэг. Эсвэл за одоо зайлшгүй нэг хоригдсон гим хийгээд хоригдчихсан сүнс байлаа гэхэд за энэ маань нэг бусдаас арай илүү зөөлөн сэтгэлтэй юм да. Энэ нь арай нэг нинжи юм да. Эндээ нэг хэл хөргөл энэ маань намайг нэг эндээс чөлөөлөд авах байх таа гэсэн тэр горилгоор бас энэ мэдээлэл уншигдаад байгаа шиг байдаг. Ийм шалтгаануудаар дан ганц шин мандлыг үлдэхгүй ер нь л Лусын жуултэр, Урмасцын жуултэр та
бүгд л заавалчгүй одоо гэмгүй байгаа хэн нэгэнтэй ярьж ерөөсөө орооцолддог. Заавал ямар нэгэн сэжмээр ямар нэгэн буруутай байж ижил эсвэл тэр алдааг давтах гэдэг ойрхон байгаа нөхцөлд уншигддаг. Тэр алдааг дахин давтуулахгүй гэсэнтэй энэ эргэж сөхөгдөж одоо тэр алдааг нь ойлгуулж ухааруулж тэгжээж энэ удмын сөрөг мэдээллүүдээс ангичирдаг ухаарлаар ангичирдаг түнээс ш за тахлах хэлэгч гэсэн юм чи өдөржингөө энд байсан юм чинь уучлж идаа гэсэн тийм биш ерөөсөө тэр хүн юу ухаарсан байна юу таньсан байна тэрүүгээр л өөрөө өөртөө тийм эерэг урсгалыг бий болгодог. Танд одоо хэлээгүй одоо нэмэлтээр ч юм уу те хэлээгүй үлдсэн зүйл байгаа юу? Одоо энийг дутуу ярьчлаач гэдэг юм уу эсвэл энийг бас сонсож байгаа хүмүүс маань мэдүүлэх зүгээр шүүж гэдэг юм уу? Тийм зүйл. За дутуу юм гэхэлэр зөндөөлөн ярьчих болно шүү дээ. Дутуу юм гэхээр би ингэж боддог шүү дээ. Бөөхөн юм сурдаггүй маа, ном уншдаггүй маа, юм заалгадаггүй маа, хүнээр юм заалгадаггүй маа л гэдэг ийм яриад байгаа хүмүүсийн үгэнд орж байгаа хүмүүс сандж байгаа харамсалтай санагддаг. Хайрын санагдаад байдаг. Би хэрвээ юм мэддэг байсан бол одоо ийм тийм алдаа гарахгүй байсан байна да гэсэн нэг тийм бодлоо надад байдаг байхгүй. Тийм болохоор хүмүүсийг аюух юм уншаасаа, судлаасаа мэдлэгтэй байгаасаа л гэж боддог. Яагаад бөөхөн гэхээр заавал тэнийг байх хэрэгтэй. Тэр онгодынхаа үгийг онгодынхаа үгийг сонсл гэдэг. Онгодынхаа үгийг тайлж дийлдэггүй улааш нар зөндөө байдаг шүү дээ. Надаа л зөндөөл хүмүүс ингээ ханддаг шүү дээ. Найс нөхөд таньж мэдэх хүмүүс ах トゥ матан садан гэлтэй. Иргэн жишээч зөндөөлэн, сөрөг жишээч зөндөөлэн. За манай нэг ах トゥ угийн хүүхэд ч юм уу те хамаатан садан бөө болсон юм аа. Улаач болсон юм аа. Тэгсэн ч одоо ингээд байн юм нэхэд аюу хэцүү юм алыг ингээд юм уу гэд. Та нар намайг сайхан амьдруулж иж та нар сайхан амьдрна гэдэг юм. Одоо өмнө бид нар тийм авч өгсөн. Одоо тэгсэн чи ийм авч өгöd. Аюу хэцүү юм алыг энэ ийм юм байт юм уу? Танаа бүүд чинь баг тэгэн штэ. Үгүй штэ яасан гэхээр за миний тэгэд яриулаад ахаар миний ойлгосноор л тэр одоо ах トゥ угийнх нь улаач гэж байгаа хүн дээр очиор за миний хүү сайн сайхан явж иж миний удам чамаас одоо хойш миний удам сайхан амьдрах ёстой шүү гэж хэлчихээр за юм ойлгодог мэддэг хүн бол за энэ өршлөнгийн чам гэдэг ямыг энэ төгөлдөр зүй тогтлог гэдэг ямыг таньж мэдчихэж ухаарал олж иж хүн зөв сайхан сэтгэлтэй байж иж тийм ээ олонтой эвтэй байж иж үнэн шударга байж иж тэр нэг чаргал гэдэг юмны бараа харах эрхтэй болдгийн шүү. Тэр ингээ сайхан амьдрал тийм ээ тэгжээж миний хүү энэ өмнөд хүрдгийн шүү. Амар амгаланд хүрдгийн шүү. Миний хүү сайхан явж иж бусдтай энэ сурж мэдсэн сонсож одоо ухаарсан энэ ухаарлаа бусдаа таньж хэлж өгөөд одоо удам угсаага сайхан ингээд өргөөрөө гэдгийг ингээд товчлоо хэлсэн байх тийм ээ. Миний хүү сайн явж иж миний өөр сайн явж бус чинь сайн явна шүү. Тэгэхээр нөгөө юм мэдхгүй мохог улаач болохоор мэдлэггүй хүн болохоор та нар намайг сайхан амьдруулж иж та нар сайхан амьдрна. Шаналын сэдэлтэй юм шиг ярьчих тийм. Тийм өөрөө ерөөсөө л тэгээ ойлгоцсон. Тэгээ та нар намайг сайхан амьдруулж иж миний аав ээжийг сайхан амьдруулж иж та нар сайхан амьдрна. Тэгээ ойлгоцсон. Тэр юм уншихгүй мэдэхгүй болохоор тэгдэг. Тэгэхээр мэдлэгтэй байх хэрэгтэй, сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэр хүрд сүнснүүд их цэвэрхэн байх хэрэгтэй гэдэг. Ялангуяа хүний 9 сүн нээлттэй байх хэрэгтэй гэдэг шиг тийм нэг сурах, мэдэх тийм хүсэл эрмэлзэлтэй өөрөө сэтгэл их зүв байх хэрэгтэй, хөөрхөн ааштай байх хэрэгтэй. Одоо ямар нэгэн тийм даалтын хорон атгах санаагүй тийм байж тэр хүний гаднаас мэдээлэл авах
тэр нөхсөв нь онгорхой байдаг гэж хэлэх юм уу те. Юмтай ингээ холбогдож мэдээллийг татаж авахтай ойрхон байдаг. Тэгэхээр өөрийгөө сайхан цэвэрлээ тэр хүртнүүдээ сайхан нээлттэй байлгаж яхад өөрөө өөртөө их л юм олж таньж чадандаа гэж боддөг шүү дээ. Тэгэхээр ингээд үе сонь мэдээллүүд ингээ орж ирнэ шүү дээ. Гэв гэх юм мэлс гэл. Тэгэхээр тэр хүрд нээлттэй байх тохиолдолд тэр юмны амин чанар руу ингэж орчод байгаа шиг байна. Сайхан нэг багш хичээл тэр хайрын тухай, хайр гэдэг юмны тухай ярьжсэн чинь яг миний тэр орсон орон зай болохоор тэр хосын хайр гэдэг юмны нэг амин сүмлүү нь яваад орчиж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэнд нэг амар гэмээр ойлголт. Ямар эрхэм нандин одоо ховор тийм алдаж боломгүй биднэрт олгосон нэг тийм гоё сайхан цаг хугацааг хайрын гэх юм уу тийм цаг хугацааг ямар гамгүй өнгөрөөд юм бэ бид нар гэдэг тэрний мэдрэмжийг авах надад бас аюу тийм сандармаар бисэн. Тэгэхээр өөрийгөө аюу тийм нээлттэй байх хэрэгтэй юм уу? Еврооч орохоос айхааргүй амар юм байсан ч тэрийг энэ ягаад юм амар байгаа юм бол гэд гинг ухаж таньдаг гаргалгааг нь олох гэж хичээдэг гэх юм уу тиймэрхүү байх хэрэгтэй юм шиг санагддээ шүү дээ надад. Тэгэхээр сурч мэдэх ёстой. Тийм мэдрэмж аяа сонин төрдөн шүү дээ. Гів гэнтхэн ингээд бусад хүмүүс ч гэсэн тэгдэл байхтай энэ нээлттэй хүмүүс тэгдэг байхгүй. Заримдаа явж байгаар гів гэнтхэн ингээд ойлох гал ундаг байхгүй. Яасан бэ гэж баг өөрөөсөө асуусан. Нэг удаа тэгсэн шүү дээ. Гэл явчихсан чинь гэл нулимс ингэж гарч ирээ болтгүй ингээд яасан бэ гэж бараг цочоол гсэн чинь энэ сайхан хүмүүс байгаагүй бол яана сайн хүмүүс байгаагүй бол яах вэ юм болов. Тэгэхээр ширэн дээрээ сууж байгаа л жаахан уйлнээ. Нэрээ сайхан хүмүүс байхгүйсэн бол энэ хүмүүс яах юм болов. Тэгээд сайхан хүмүүст баярлалаа гэж чинь сонь юм болно шүү дээ. Бас би тэднийг ганга түүхээр болоод намар нэлээ оройхон явж ирсэн аахгүй. Ганга түүхгээл ганган ингээд нөгөө бас хавраа энэ тэндээс ганга түүхэл. Тэгжсэн чинь нэх гоё. Гинтхэн нэг юм л ингээд амин чанарлан ингээд орчгоор санаандгүй явж байгаад орчдөг байхгүй. Тэр ганга түгээл ингэжсэн чинь манай нэг багш дэшээ ингээл амарснаа. Йоо ямар гоё юм бэ? Манай Улаанбаатар ийм гоё юм бол би ажилдаа явахаасаач буцахгүй гэл тэгсэн чинь би гангаад үжсэн нэг дэшээ ингэж нөгөө багш руу гарсан. Бид нар хотод ирж ингэж завар болохоос өмнө энэ шиг юм гоё л байсан байлгүйтэй. Санамсаргүй ингээд нөгөө өвсөө ингээд гангаад түүжсэн чинь ийшээ нэг юм ингээл өгшөөд ирдэг. Яасан бэ гэж дахиад өөрөөсөө асуусан чинь одоо та нар ирж завар болохоос өмнө би ч гэсэн муухай болохоос өмнө би ч гэсэн юм гоё байсан шүү дээ гэд нэг гүндэхгүй. Тэгэхээр хийм болоо гэсэн одоо энэ Улаанбаатар орчмыг одоо иргэшээсэн орны тэнгэрч гэх юм нэг тийм ойлголт юм шиг байгаа юм тий. Тэрнийг орон зайтай ороод би холбогдсон байгаа байхгүй. Өөрөө би хүсээгүй шүү дээ. Зүгээр л бидний завар болохоос өмнө юм л гоё л байсан байл шүү дээ гэл нөгөө урт юмаа дүүрэх гээл ингэжсэн чинь гів гэнтхэн пал гэл ясан бэ гингүүд яг тэр мэдээлэл орж ирж байгаа. Ийм сэн. Гэсэн чинь сая хинтийн үлэн битэд яваад ирсэн шүү дээ. Тэгээд тэр анан голын үлийг хийгээл тэнд сайхан өвдийнхээ төстөө нэг хайранд бөмбөрч байгаад ирлээ гэдэг шиг үлийг хааж байгаа. Наашаа ингээд үйл дүүрээд явж исэн чинь одоо тэр нэг юм ээж надаа нэг юм хисан гэдэг цахаас ингээд жоохон ингээд эмтэрчихсэн нэг тийм ганцоо нэг юм хисан болоод гуйж авсан ингээд манай нэг залуу өгсөн байхгүй нэг хүүхэд. Тэгээ би баярлалаа гэл тэргээ аваад нөгөө гоё нэг юмдаа ороогод ингээд авсан. Тэгээ наашаа явж байгаа тэрийгэ юм авчихсан чинь тэр нөгөө ороцсон маань гарч ирээд тэгээд тэр нөгөө өшөө цаана бас өглөгчийн ирмэн дээр очисон чинь ингээд нөгөө гуйжсэн юм нөгөө могооны арьс болсон байхгүй. Тэгэл бас тэрийгэ ингээд баярлалаа гэж мөргөж байгаа талаараа тавсан.
Тэгээд ямар ч гэсэн нэг оцсон газар сайн бэлгтэл болцсон байсан байхгүй юу? Маш явж чад. Ёо энэ өвгд нэр хөрх амтд бид нарт ингээд өх юмаа олж ядж байгаа юм шиг юм а. Тэг ямар хөрх юм бэ гэл нөгөө олсон ингээл нөгөө авсан бэлгээ ярьдэн шүү дээ. Тэрийг ингээл өхөрдөл өмнөд ингээл талд хийжсэн чинь дахиад ийшээ нэг юм ингээл пал гэл яасан бэ гэдгсэн чинь одоо энэ өвгд энэ уул усны эсдүүд энэ горих чулуу энэ мод агаар гэл ингээд энэ болгон чинь бүгд эзэнтэй байгаа тийм. Энэ одоо энэ байгаль ээжийн бид нарыг хайрладаг хайрын гүнд нь орцсон. Нөгөө өх юм олж чадаад ахын ингээл тэгэл зүгээр ярьжсэн чинь тэр хайр руу пүнкөл орчиж байгаа байхгүй. Тэгээд тэрийг харсан. Яна бид нар үр хөвгтэй ч ингэж хайрлтын болов гэд энэ их хайрынх нь одоо оронд нь юу хийж өгдөг билээ гэж бодсон ч надад айгүй амар шүү дээ. Яна ийм амар хайртай юм штэ бид нар. Тэгээд тэр ингэ мэдэрсэн ч юм бас айгүй хэцүү санагдсан. Хэцүү ч гэж штэ энэ их хайрынх нь хариуд одоо яна юу хийж өгч чадсан билээ гэж тэгж бүр ингэж харьцуулаад үзэхээр гэд өөрөө би ингэж чичрээд штэ тийм ээ. Тийм агуу хайртай юм бил штэ бид нарт. Үе үе тэгж ортон штэ юу сонь. Хүмүүс тэгж ортгол ахтай тань болооч. Би тэгээд өөрөө заримдаа тэгэхээр ингэ гайхдаг штэ. Сонин гоё мэдрэмж байдаг л да. Тэгтээ айгүй амар идэг. Тэр хайр гэдэг юмийнх нь нөгөө тэр амар гэдэг нь би өөрийнхөө айгүй гоёг л хэлэх гээд байгаа юм шиг байна. Тийм агуу гэдгийг мэдрээд бидний тэдэнд одоо хийж өгч чадж байгаа юм тэр агуу хайртай хайр гэдэг юмтай харьцуулахад юу хүн хийж өгсөн мэлээдэй гэхлээр тэр маань жоохон амар байт юм уу. Тэрэндээ жоохон ингээд хэцүү санагдаад сандарт юм л. Тэр айгүй гоё мэдрэмж үүдэг. Улаач хүний жаргалж гэх юм уу те тэр гоё хайрыг мэдрэх зовлонч гэж бас байна. Хэцүү. Миний хамгийн тэр хэцүү юм тэр одоо хүний тэр хэцүү юмыг хүнд хэлж чадахгүй тэр л аюу хэцүү санагдчихсэн. Хэлж чаддгүй хүний хэцүү юмыг хэлж чадахгүй байх тэр л надад хэцүү. Бас нэг миний нэг аюу сонин нэг юм байдаг. Анх би энэ төрөмс дээр нөгөө тайлбар хийх болоод багш намайг лигийн тайлбар хий гэдэг байхгүй. Тэгсэн чинь би ингээл нөгөө шүн ингээд нойрох гэж маргаашнаас би тайлбар хийнэ. Юу гэж тайлбар хийлээ яах вэ гэдэг. Яг нөгөө том үеийн өмнө явахаар ингээд нэг нойрох руу ичдэж шít нэг хэд тон яг тэрэн шиг. Тэгээ шүн гэсэн чинь тайлбар хийж яхад надад ямар хүнд тайлбар хийх хамгийн хэцүү байх бол гэж бодож байгаа байхгүй яг маргааш чи тайлбар хийн шүү гэлцэн чинь. Тэгсэн чинь ингээд бодож үзэж штэ. Би ямар хүн тайлбар хийх хамгийн хэцүү байх гэсэн чинь эх орноосоо урвсан гэж хэлэх надад хамгийн хэцүү эх орноосоо урвсан гэж хэлэх юм байна гэж тэгж бодсон байхгүй юу. Яна эх орноосоо урвсан урвж исэн гэж хэлэх надад хамгийн хэцүү тэр юм байна штэ гэд бодоод нь штэ тэр шин. Тэгжсэн чинь хүний тайлбар ингээл нөгөө чанга ингээл хэлдэж штэ өөрөө тэр чинь тэгэхэд өмнө ингээл чанга уншижсэн чинь нэг хүний тайлбар дээр одоо эх орноосоо урвсан гэл гараад ирсэн чи өөрөө ирэхгүй дуу маань ингээд аярхан болт юм бэл. Тэгэл нөгөө нэг хамгийн хэцүү тэр байх юм байна да гэж бодоход яг л яхах аргагүй л хэцүү байсан. Тэр шийтгэл ямар хэцүү болохыг мэдэх. Тийм. Тэгээд анх би тэр хүнтэй тэр эх орноосоо урвсан гэдэг мэдээлэлтэй хүний юмыг тандж явахдаа бас ингээд олон жилийн өмнө хүүхэд байхдаа өөр нэг газар чөлөө арай залуу байхдаа өөр нэг оронд нэг тийм одоо нүүрнийх нь эргэтэнгүүд нь өөр тийш ингээд болчихсон. Тийм хүний хажуугаар нь өнгөрөхтэй уралт гэдсэн аахгүй юу. Би тэг чин залуу улаач болоог юу ч өөрөө ч үуч мэдэхгүй юм штэ. Тэгтэл тэр хүний хажуугаар өнгөрөхтэй уралт гэдсэн нь яг тэгэхэд би сансан штэ. Тэгэхээр бас тэр тийм тэмдэг байдаг юм байна гэдэг. Одоо би яг тэрийгээ би ингээд санкцсан шүү дээ. Тэр нөгөө зүгээр л хүний хажуугаар өнгөрөх жахтаа тэр хүний хажуугаар уралт гэдэг миний дотроос яриадсан байна шүү дээ. Тэгэхээр би одоо би нэг тиймэрхүү зүс царайтай иймэрхүү хэлбэр галбиртай хүн тийм гэмтэй байдаг ч юм уу тийм нэг тийм биеийн хүний нэг хэлэмж байд юм байл шүү дээ. Тэрийг яхаа таниадах шүү дээ. Тэр юм байд юм л их орноосоо урсан.
Сүүлийн үеийн тэнгэрийн үйлүүдээсээ та хуваалцах болох уу? Үеийн бас сонирхолтой, дурсамжтай, ухаарлалтай гэх юм уу? Санаанд тод үлдсэн зүйлүүдээсээ? Бидний үйл хэрж одоо санаанд багтамгүй нэг баярлаад барамгүй гэдэг шиг бүр ингээд хайр хүргэсэн, нулимс мэлтрүүлсэн тэг бүр ингээд хэлэх магтах сайхан үг олдохгүй тийм үйл хэрэгүүд дандаа л тохиолддог шүү дээ. Ингээд өвдгийн үлгэнд явах бүр тохиолддог тий. Тэгээ бид нарын явж байгаа үйлээ ингээд төрж байгаа мэдрэмж өөртөө л яг нь хоорондоо л ярилцсан үхэс хүн дэлгэр үнэмшгүй юм чинь. Хүн дэлгэр үнэмшгүй шүү дээ. Одоо тэгжэн гэж ярих юм бол лэгчтэй юу яриад байгаа юм бэ л яг өөртөө ингээд улаач хүнтэйгээ ярихад бол ингээд баярлалдаад ингээд тэмрэлдээд бид нар уйлдаад ингээд ярьдэн шүү дээ тийм ээ. Тийм гой сайхан мэдээлүүд бол зөндөөл байдаг. Алхам тутамд байдаг. Баярлууштай. Багтууштай. Энэ л стан улаач хүний жаргал юм шүү. Одоо сайхан өвд юм боён шүү гэсэн зөндөө байдаг. Тэр хэлээд хүн итгэхгүй юм ч одоо яах юм те хэлж үзсэн. Үнэмшгүй юм тантал тохиолдсон шүү дээ. Тэр ч одоо хүнд хэлээд үнэмшгүй юм чи. Түүх харална гэдэг шиг л үнэмшгүй шүү дээ. Сэн юм болно шүү дээ. Яа нэг хин дээр толгой бусгад сэн юм болгоцсон. Тэрэн шиг юм болно. Би бол энийг яриад яах юм дээ л гэж бодож байна. Хүн хэлээд үнэмшгүй, хүнд хэлээд үнэмшгүй юм чи. Өөрөө л дотроо нөгөө чаргалтай. Өөртөө л чаргалтай. Ер нь өөрийнхөө үйл хэргийг ч юм уу нэг хүмүүст хэлдэггүй шүү дээ. Хэлээч гэж боддгоо тэр намайг ойлгохгүй байна. Энэ намайг ойлгосонгүй, миний үйл хэргийг тэмэнсэнгүй гэж ерөөсөө тийм боддгоо шүү дээ. Би ингээл бодоод хахад тэрний хаач үлийн төлөө, энэний хаач үлийн төлөө гэл ингээл бахан хүмүүсийн төлөө явж исэн. Яг ингээд өөрөө улаач болох гээд явахдаа би ганцаархан явж исэн. Тэгээд юу ч нөгөө нэг 50 те хинч намайг гаргаж өгсөнгөө ч юм уу, хинч намайг улаач болоход одоо хуйглахаа явж штэ би нөгөө бөөгийн дээрхээр байж байгаа. Тэгээ хуйглахаа явж байхдаа одоо төрөл садангуудаас минь ч юм уу ах トゥ нараас минь өргөдүүдээс минь ханижлээс минь нэгч байхгүй, хинч байхгүй. Яг миний өөрийн төрлөх зангаар бол тэр чинь бас би гомдож момдаад уйлж мүлээд болохоор хүн байхгүй юу. Тэгсэн чинь ерөөсөө ямар ч тийм гомдол байхгүй юу. 50 зүгээр явж байгаа л одоо энэ өргөний охины тавдал цугаал очиж үлээд өргөчл одоо өвдөн болгочол тэгэрсэн баггүй. Тэгсэн чинь ерөөсөө ягаад 50 байгаад исэн бэ гэхээр борлуудын маань одоо сүнсний хамаарал бүхий анд нөхөд аав ээж хэн бидин тийм ээ тэр болгоно нь угаасаа энэ хамт байжсэн. Тийм болохоор би ерөөсөө энэ мартад байгаа миний ах дүүнэр намайг тоосонгүүтэй ямар шалтгаан байхгүй. Угаасаа би хэндээ ч нэг юма тоочдгүй штэ. Хүүхдүүдээ ч нэг тоочдгүй. Дүнэртээ ч тоочдгүй. Одоо ойлгохгүй болохоор нь тоочгүй байгаа биш. Тусдаа л бүгдээрээ л одоо завгүй юм уу те өөрийн гэсэн ажилтай. Тэгээд яг баг дүү маань завтай байсан. Нэг дүү маань жолооны шалгалттай гэж байгаа. Нэг дүү маань би явах уу гэхээр за одоо баг чамарч явах тийм. Ганцаараа надад ажиллаа хийх одоо намайг давж байгаа их чинь тийш 3-4 хоног явах юм чи яах юм чи. Тэсвэр хушаага хачаад явуулчих. Зүгээргээ явуулчих. Тэгээ ганцаараа яагаад гээ 50 яваад байгаа юм бол гээ замдаа ботсон чинь угсаал тэр сүнсний хамаарал бүхий нөхдүүд нь энэ өргөнд л бичсэн. Тиймэрхүү юм болт шүү дээ. Сэн юм болно. Бидний юм бол угсаа тэгэл үлгэр шүү дээ. Үлгэр цаашаал юм болно шүү дээ. Гоё юм зүтэй. Тэг хүн болгоно итгэж болохоос зөвлө бидэл Тэнгэрийн төлөө хайрыг мэдэрч хайрын ямар агуу гэдгийг мэдэрсэн мэддэг учраас л тэр амьдралын арга ертөнцийн замбын энэ амьдралыг зовлон бэрхшээлийг үл тоон байж үйл хэргийг үргэлжлүүлэн өрнүүлэн явдаг. Надад бол энэ лэсма
одоо бөөгээд намайг сайлнуу, муулнуу надад өрөөс хамаахгүй нөгөө юу ч наалтахаа болсон гэдэг шиг тийм. Тэгэхээр би ер нь нартад намайг хүлээн зөвшөөрнө үү байна уу ямар ч хамаа байхгүй л дээ. Гэхдээ энэ тэнгэрийн муушлаад байгаа энэ 70 ертөнц гэж юм байдаггүй, мухар сүсэг мүсэг гэд энэ зүгээр мэдгүй хүмүүсийн энэ ярианд ч бас зөндөө хүмүүс хохирдог гэдгийг харах надад аюу харамсалтай байдیں۔ Юмны учрыг олъё гэж яагаад бодож болдоггүй юм болоо гэдэг. Энэ бас аюу жоохон хэцүү санагддаг. Тэр за хөтөрмөс одоо тэрнийч толгойг эргүүлчлээ, энийч толгойг эргүүлчлээ гэл нэг сэтгэлүүд энэ төр ингээл багш хичээлийн доормор байж идэг байхгүй. Яг өөрсөн чихэн зан энэ хүмүүст гарвал яах бол та. За нөхөр нь ингээд одоо амьдралд нь хуглагтаад тийм ээ. Одоо ажил төрөлдөө эдийн засагтаа энэ 70 ертөнцийн ямар нэгэн хар биетүүдийн эрчмээсийн холбоосонд орчхоод учраа мэдхгүй төөрөөд тийм ээ. Хинийч тусыг авч чадахгүй ойр авийн хүмүүс одоо ойлгохгүй. Яаж өхвөл би хамгийн амархнаар энэ хорвоог орхиж болох вэ гэж бодож явж байгаад төрөмс төрөөд тийм ээ. Энэ доншлогоонд ороод одоо хурц сүнснийхаа тэр гэмтэл бэртлүүдээс ангижраад өнөөдөр инээгээд толгойн ингээд сайхан дээгүүр хараад хүн шиг явж байгаа энэ хүмүүсийг ингээ харахлаар надад сайхан байдаг байхгүй. Аах ингээд манад яаж ямар хүн ирж исэн бэлээ те. Ханийчлэн өөр хүүхдүүд нь ахан дүүс нь бүр ингээд нөгөө анхаарлаа хандуулахаа болчихсон. Ямар сайн дээр тэр хүн би яаж одоо хаанаас энэ хорвоог орхивол хамгийн амархан орхиж чадвал гэд бодоод явж исэн хүн өнөөдөр ингээд сайханаар хараа жаргалтай явж байгаа. Тэр хар гэрийнх нь мэдхгүй тэр найз нөхөд хайны жил хандус амраг садна тийм ээ. Аав ээж нь мэдхгүй байж ич миний тэрний толгойг миний одоо нөхрийн миний дүүгийн миний эхнэрийн миний аав ээжийн толгойг энэ хөтөрмсийн нэг хэдийн юмнууд ингээд эргүүлээд ингээд би өөдөөс нь хэлмээр байдаг байхгүй. Хин ямар төвшөнд ирчээд хэрвээ бид нар туслаагүй бол тэр одоо тэрний толгойг эргүүллээ, энийг толгойг эргүүллээ гэдэг нь хүмүүс нь баг байхгүй байх байсан. Би яаж ханаас одоо онвол юу идэж овол те. Би яавал би энэ нартыг хамгийн амархнаар орхиж чадах вэ гэд бодоод явж исэн. Тийм хүмүүсийн одоо арга гэр биднэрт тэгж одоо хүйтэн сэтгэлээр хандж байгааг сонсох жоохон эвгүй эдэг. Бид хэрвээ туслаагүй байсан бол энэ хүн өнөөдөр ийм яриад сууж авахгүй л байсан да. Яг өөр шин зан гаргаж болтгүй юм да гэл дотор дэж бодсон шүү дээ. Тийм хүмүүс зөндөө байдаг. Ингээд тэнгэрт тоомжиргүй ханддаг. Бусдын үйл хэрэг садаа болдог. Бүр хорлдог. Тийм хүмүүсийг харахаар бас жоохон хэцүү байдаг. Гэл онг тэнгэртэй шахатай бариатай гэхээр сонсохгүй одоо хийгсэн юмыг нь хийхгүй ойшоохгүй явсаар гаад хин энийг алдчихад эрэмдэг зэрэмдэг болгочоод ямар ч тус нэмэр болохгүй хэмжээнд очичоод авраач туслаач гэд ирж байгаа хүмүүс хэцүү харагддаг. Эсвэл нь одоо мэдсээр хагаад хэлсээр хахад өгөнд орохгүй явсаар хагаад хин энийг алдчихад нэг худлагаасаа хөрөгчийн дүр эсгэлтэй одоо хайртай би тэрэндээ хайртай байсан энэндээ хайртай байсан гэд тэр болохоор надад тийм хүмүүсийг сонсохоор жоохон уургур иддэг. Болохгүй байгааг нь мэдчихэл байсан шүү дээ. Ингээд баг явах гээд байгааг нь мэдчихэл байсан шүү дээ. Хэлжил байсан шүү дээ. Хэлээд байхад тоохгүй байсан бэжэж явцсныхан дараа тэрэндээ би хайртай байсан, эндээ би хайртай байсан. Зүгээр л тэр бодлоороо ихэнх хүмүүс тэр хайр гэдэг юм хаачихсан байдаг. Аавда би хайртай шүү дээ, ээжтэй би хайртай шүү дээ. Өр хүүхдүүдтэй би хайртай шүү дээ. Та юу яриад байгаа юм? Таны жилдээ би хайртай шүү дээ. Яг хайртай мөн гэхээр хайргүй байдаг. За энэ үг чинь гих гэдэг шүү, тэр чинь гих гэдэг шүү гэхлээр үгүй бөө мухай. Та нар худлаа ярьж байна гэж яваал хэдхэн хоногийн дараа, хэдхэн сарын дараа ч юм уу. За өсрээд 1-2 жилийн дараа байхгүй болчоол тэгэл ийх шал худлагаас нэг тийм хөрөгчийн дүр эсгэх надж байгаа. Харамсалтай л байдаг. Тийм хүмүүсийг харахаар би харцаадаг.
Ингээл бүр ингээл араас ах дүү нар нь ингээл нэгээр ингээл яваад тахт. Одоо хүчээд байгаа юм ч одоо яхав ингээл. Ер нь аливаа зүйл асуудал бэрхшээл Хатуу зүгээр сэтгэл- ирдэггүй. Хатуу сэтгэлтэй байгаагаа бид нар өөрсдөө мэдгээсэн мэт юм бэл. Сэтгэлээ хатуурсан байгаа ерөөсөө мэддэггүй. Тэгэхээр тэр нэг тойрон хүрээлэл гэж нэг юм бас айгүй чухал юм байдаг. Хүмүүст бид нарт гэх юм уу тий. Тойрон зөв тойрон хүрээлэл. Хүмүүс ингэж боддог шүү дээ. За улаач бол бөө бол гэсэнгээд хамгийн мундаг багшийг л хайгаад гүчдэг тийм ээ. Тэр болохоор за хамгийн сайн багш одоо хүнд сайхан ирдэг номоо заанаа. Өөрөө тэрэндээс шангаар утгаж авах уу, халбгаар утгаж авах уу? Хэр сайхан сэтгэлтэй байх вэ? Хэр зүв байх вэ? Гэтийг аюу их чухал. Одоо сайн багштай, мундаг багштай болно гэхээс илүү нэг хүн талаасаа хүнд нэг нөмөртөө, нөөлөгтөө тий, түшигтэй тийм хүмүүстэй ойр дотно байх хэрэгтэй шүү л гэж би хүмүүс ер нь хэлэх дуртай шүү дээ. Хүн шиг хүмүүстэй, хүний үнэртэй хүмүүстэй ойрхон байгаа хүн. Ер нь л хацтай үнтэй. Тиймэрхүү юм байдаг. Сайн багш гэхээсээ илүү сайхан хүмүүсийн дунд байх. Өөрөө тэр хүмүүсээсээ суралцсан. Хүн ер нь зөв байж хахад эерэг юм их тохиолдно их үд тий. Тийм шүү дээ. Нэг л одоо сөрөг юм дахин тохиолдоод олон дахин тохиолдоод авах би юу буруу хийсэн бэ гэж өөрийгөө нэгтсэн л зөв санагддаг та. За ингээд өнөөдрийн подкаст маань инхүү одоо өндөрлөж байна. За асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй. За талархлаа.